Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Хобби нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ нэгэн эрхэм зочныг нэлээд олон зочдын хамт оролцуулах болно. За яагаад зочдыг оролцуулах болов гэдгийг та бүхэн нэвтрүүлгийн явцад үзээрэй. За спортын ордноос ч гэсэн нэвтрүүлэг эхэлж байгаа маань учиртай. Ингээд хэний тухай ямар нэвтрүүлэг гарах болохыг та бүхэн нэвтрүүлэгтэйгээ цуг байгаад үзээрэй. За нэвтрүүлэгтээ цуг байгаа үзэгчид та бүхэндээ талархаж байна. За ингээд өнөөдөр нэвтрүүлэг маань Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос Лавгсар ахын гэрээс үргэлжилж байна. Ингээд үзэгчдэд танилцуулахад Лавгсар маань өнөөдрийн манай нэвтрүүлгийн гол баатар од гэрлийн маань аав юм багмаа. За ах сайхан аварж байна. Сайхан аварж байна. За танах энэ жил сайхан өнтөө оров уу? За энэ жил манай нутагт сайхан өнтөө болж өнгөлөө. За зүгээр гадны хүнэнүүдээр харахад жоохон цас бахтай юм уу? Жилийн ийм байдаг юм. Бараг ороогүй. Энэ жилийн хувьд тий, бараг ороогүй. Тэрнээс бол ер нь цас орно. Цас бол ордог. Энэ жил ер нь цас бараг ороогүй дээ. Аа. Маш бага орсон. Зөв. За та үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Би таныг зүгээр Лавгсарнд орхичлаа. Ээж авахын тухай үзэгчдэд. Би одоо Сүхбаатар аймгийн Баяндрэг сумын ууг бол. Лавгсар гэдэг хүн бай. Би бага наснаас одоо хүүхд ахуйд энэ манай хот энэ багасаа энэ Сүхбаатар аймгийн төвд байсан. Яа ууг бол. Тэр үнсэн захиргаа Баяндрэг гэсэн манай аав Баяндрэг сум байсан. Тэгээ энэ одоо сургууль бага ангид ороод тэгээ сургуулийн дунд ангид ороод тэгээд энэ энтэл ажил амьдралын гараа хэлсэн дээ. Зүрмэглэгч хон шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би. Зүйдэлгүй цагаан өрхөний хоймсож томсон хоосорт зүрхэн улаан галтай ган тулгын тотгон 100 төмөн үед Монгол хүний дээшсэн зүрмэглэгч хон шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би. Тэнхэд хүлгийн дөрөг эзэгнэнхэн төрлөө би. Дэлмэн жарамарны шанхны үзүүрийн чичиргээнд тэнгэрийн салхинаас бусдыг дээрэн гаргаж үзээгүй тэнгэр говийн сүрэг онгон хулангийн нуруу тэнхэд хүлгийн дөрөв эзэгнэнхэн төрлөө би. Аадар хурбороог эзэгнэнхэн төрлөө би. Амгалан тэнгэрийг цочоох аянгийн догшин гэлбаанд ариун агаарт шүхрлэх мөндрийн цагаан ширхэг алтан талд татах солонгын далайн нүнгэн аадар хурбороог эзэгнэнхэн төрлөө би. Цээлхэн дууны гişгийг эзэгнэнхэн төрлөө би. Цэнгэр хадган дээрх мөнгөн аягтай сархаданд цээл сайхан гişгтэй уртын дууны аян цэнгэх зовх хоссон хүний хув заяан цээлхэн дууны гişгийг эзэгнэнхэн төрлөө би. Би чанхан нөгөө нандуурам төгсөөд энэ аргастай сургууль компанийн нөгөө трактор компани курс гэж байсан тэнд суралцаа. Тэгээд трактор чинь мөчөөд 14 18 бүрт бараг хүрээчгүйсэн. Тэгээд хатан тэжээд бэлдээ хөдөө бүтэнчдэг.
Тэгээд тэр хөдөө болохоор бол волейбол тоглоно. Талбайтай одоо газар тоглоно шүү дээ. Тоглолт гэсэн. Тэгээд манай баригад хатны 2 дугаар баригад гэж баригад байсан. Тэр одоо залуучууд миний үеийн залуучууд их олон байсан. Ер нь дандаа залуучууд байсан шүү дээ. Тэгээд бол яг одоо бидний насны манай тэжээрийн аж ахуйн волейболын шивэг тэндээс ургаж гарсан. Тий. Тэгээд тэр волейболоор манайх чинь аймаг авраг заа зүүн бүсийн тэмцээнд орж яг өөр байранд орж байсан. Тэгээ бид бивэл өөрөө спортын мастер болсон. Волейболоор. За. Тэгээд чин тараагч чинь байж байгаа 80 оны үед жолооч болсон. Жолоочлоо тэжээрээ хайж байгаа даргын тэрэг байж байгаа. Тэгээд зах зээл зэмтэй 90 он олгодод. Тэгээ энэ аж ахуй нэг мөчн нэг тарж бодсон шүү дээ. Тэгээд өөрөө хуваараа тэрэг авсан. Машин дом 30 барай. Тэгээ хуваараа 30 нийл одоо жишээ арилжаан 8 хийж. Тим тээвэр хувийн тээвэр хийж явж байгаа. Тэгээд манай энэ төмөртөө уурхай гэдэг уурхай байгууллага. Тэгээ энд орж энэ цайрынхын баяжмыг дорногоор зөөд усмахгүй. Тэгээ бид чи манайхан чи мөн нэг компани байгуулад жинчин компани гэж байгаа тэнд бид нэр ороод. Тэгээ 30-аар зөөдөг байлаа 110 тонны 30 шүү дээ. Тэгээд би 90-ад оны үеэр энэ шагаа спорт гэдэг юм орсон. Тий, шагаа спорт гэдэг нь 90-ад оны үеэр орсон. Тэгээд манайхны энд тоглолтын устай үед манай аймгийн шагаа их өлгөн байлаа. Шагаан энэ спорт чи ерөнхийдөө энэ социализм дуусаад энэ арчлаг гэхээс эхлээд ер нь яхан төгчөө. Тэрнээс өмнө бол байсан. Яг л нэг тийм түгээмэл байгаагүй бах тий. За ер нь бас дээр үед бол бүр хорж хашиж байсан юм гэсэн. Бүр дээр үе. Гэтэ бидний ер нь 80 хэд он 90-ад оны үе энтерчүүд хорж байгаа үе маш их хөгжсөн шүү дээ 90 онд. Тэгээ зах зээлтэй холбогдуулгуудаа манай аймагт бол маш буус. Нөгөө чинь алуун газар ажилдаг ус чинь 8 цаг ажилтай. Ороо цуглаа тоглолдог тийм байсан. Тэр нь бол эс болсон шүү дээ. 2009 оноос хойш саавга дагаж сонирхсаар гэж байгаа 10 оноос хавж гисэн. За тасалбар 15 жил 15 жил харж байна. За амжилт юу байна? За амжилт бол аймгийн аврагтаа 5 удаа төлөвлөсөн. Хувийн цуваар бас ганц 2 удаа төлөвлөжсэн. Тэгээд аймгийн гоцмөргийн цолгой болцоогооч 15 он. Одоо энэ юу байна те? Аймгийн гоцмөргийн тэмдэг. За. Одоо та чи ямар Солонгос харьшгүй мөргөө. харьшгүй мэрэг. За хэдэн онд аа? Авишо 17 он. За ямар болцол анхлаар тийм цол авдээ? За энэ яг хөө ер нь улсаа авраг наадмаар ингээд 5 удаа ороход л авдаг. Тийм 5 удаа улсаа байранд ороход. Улсаа аврагын тэмцээн гэж болно Ахмадын солиосон. Наадмаар мөн одоо улсаа наадмын. Таны гаргасан амжилтууд ер нь юу байна? Аймагтаа улстай. За аймагт яг хөө аймагт манай баг ер нь 10 төрөөс. Оо за 10 төрөөс. Улсад бол би 5 төрүүлж 4 айлгцсан тийм. Оо за. Гав маань ямар цолтой байлаа энэ спортоос гадаасаа? Би спортлоос ерөөдөө битүүрийн багштай гэж. Асан өмгийн хажуулагч. Спортын мастер. Спортын мастер нь ямар төрлөө вэ? Саксны төрлөө. Саксны төрлөө. Манай уцаа чинь саксны спортын мастер. Үндэсний сурын спортын мастер. Улсын сурын мэргэн. Нөгөө Нагал хаан уулын гэл наадам босоод тент төрүүлсэн шүү дээ. За улсын мэргэн. Манай аймгийн анхны мэргэн. Манай аймагт одоо амжилт 2 мэргэнтэй юм гэлээ. Нэг нь Сүхбаатар Жанжин. За тэгсэн чинь одоо цаг үед бол танаа ах юм биш үү? Тий, ер нь Сүхбаатар Жанжиныг төрүүлсэн. Одоо 21 онд анхны хаалт Жанжиныг төрүүлсэн. Манай охиныг төрүүлсэн тийм юм гэсэн. Бахархалтай байна шүү дээ. Тий, аюултай мэргэн. За сайхан байна. Би одоо үндсэн сурын спортоор хичээлээд 14-5 жил болж байна. Тэгээд үндсэн сурын спортын мастер цолыг чинь 16 онд авсан баг. Тэгээд Монгол улсын мэрэгэн цолыг болохоор 2020 онд авсан нөгөө Нагал хааны уртас наадам дээр авсан. Тэгээ одоо энэ бинтүрийн спортын газар үндсэн сурын бас босголжуулагч гэсэн мэргэжилтээр ажиллаад одоо 2 жил болж байна. За Бакху. Бакхугаан хоёрыг гэж. За. Энэ Бакхуги тэр мөн сургууль биеийн төвийн багш. Энэ манайхан дандаа биеийн төвийн багш шүү дээ. Харин тийм байгаад байна. Тийм, одоо биеийн төвийн багш. Спорттой очиод бүгдээрээ холбогдсон улсууд байна. Хоёр ч биеийн төвийн багш. Одоо энэ 3 дугаар 2 дугаар сургуулийн биеийн төвийн багш одоо болж байна. Хэдэн оноос цэцэн мөнгөөр хичээллөө спортын мастерын болцлыг ямар үзүүлэлтүүдээр яаж хангав? Би одоо
энэ хүүхд тоогоосоо алсан бүр шиж ихсэлтэй 6 дугаар 7 дугаар ангиас 5 дугаар ангиас за анх 1-р сургуулийн их төвчтэй секцэн дугааланд хамрагдаад за тэгээд аймгийнхаа өсвөрийн шигшээ багт гамбат төвчтэй ороод за тэгээд өсвөрийн улсын авраг зүүн бүсээ авраг Букат университет тэгээд улсын хансууд хэмжээнүүдэд амжилттай оролцож тэгээд 2015 он спортын мастер явуулчихсан. За таны хань бол бас спортын мастер гэсэн. Тийм, волейбол спортын мастер. Манай хэжээд ангитчуудын волейболын багт тоглодог байсан. Волейболын спортын мастер. Ийм сайхан спортын амжилт гаргадаг тамирчин охины ээж бол бас спортын мастер хүн байгаа. Тэгэхээр спортын мастер болцол хангасан тэр нэг мөчөө орсож яриач. Тий. Би чинь 1973 онд манай чинь болбоо аш тий. Улаанбаатараас спортын мастер болбоо аш гэдэг 10 жил. Тий. Тэрний 10 жил байхад тэгээ бараг шавж хэлнэ. Тий. Анх одоо бид бөмбөг давуулах тэр бөмбөг авах гэтрийг зааж өгөөд одоо бид нар яг нэг үеийн тоглогч. Тий. Тэгээд сургуульд ажиллаад ажилчин болоод хөдөө аж ахуйн дорн тавьд хөдөө аж ахуйн тэмцэд яваад тэгээд дорн очиж хөдөө аж ахуйн тэмцэд очиж чинь бас сайхан багш таардаг юм аа. Спортын мастер Алтан цэцэг гээд манай загсан бөмбөгийн багш Гүнсэн гээд байсан дорн таймгийн. Тэгжээтлэр Алтан цэцэг багш дараа нь очиж загсныхаа хүүхдүүдийг өгчгөө би аваад волейболд орё гээд. Тэгээд тэр багш дээр очиод 5 хоног бэлтгэл хийсэн баха аймгийн аврагт авч орно гээд. Тэгээд Алтан цэцэг багш маань хөрхий биднийг аваад манай тэмцэж тэгээд 2 дугаар ангид орсон. Спортын мастерыг бид нар чи 17-8 онд авсан сая тий. Одоо яг л нэг үеийг тоглож бид нар тэр үедээ бол авч чадаагүй. Та нар бүгдээ спортын мастер юм. Тий, бүгдээрээ одоо ингээд яг нэг үеийг тоглогчд ингээд бүгдээрээ нэг жиг 17-8 онд спортын мастеруудыг авсан. Том хүүгийн спортын Ганбаатар гэдэг одоо энэ зураг надаас том биш тий. Залуу байдэ. Тэр ямар спортын юм бэ? Аймгийн начин цолтой. За. Би чинь ерөн бол яг бохорол тэгээд системтэй яваагүй. Яг хөө сонирхлоороо тэгээд найз нөхдийнхөө хүрээнд л одоо бэлтгэл сургуульд тэгээд л одоо нутгийнхаа ах нараас тэр л юм хум заалгаа тэгж явж жоод 14 онд би аймгийн начин болж ирсэн. Тий. Тэгэхээр аймгийн начин авчихдаг чинь суманд бол ямар нэгэн цал аваагүй байж байгаа шууд аймгийн начин. Яг сумын зам бас л давэ. Сумын зам. Сумын наадунд 2-3 удаа төрүүлсэн бас. За. Тэгээд ер нь тэрнээс хойш бол тэгсгээд ерөнхийдөө спортын хөөлгүүдгээ зогсоодсон юм байна шүү дээ. Тийм. Ер нь тэгээд ер нь 30 нэлээд гараад ирэхээр чинь ер нь одоо залуучуудтай нэг хавдахгүй болж байгаа юм чи тэгээд байнгын бэлтгэл сургуульд хийдгүү болонгууд тийм ээ. Тэгээд өөрийнхөө хувийн амьдралыг хөөсөн. Тийм, өөрийнхөө амьдралыг хөөсөн. Тэгээд өнөр маань сайхан бас тусдусынхаа спортоор хичээлээд амжилт гаргаад явдаг нь бас их сайхан бахархалтай байдаг. Манай аав ээж ч гэсэндээ тийм ээ. Бидний энэ одоо спортын дүүнэрийн манай амжилтын үйл ерөөс аав ээжээс л холбоотой. Тийм ээ. Хоёулаа спортын мастер. Тэгээ үндэсний спорт байна, бас нөгөө их спорт байна тийм ээ. За тэгэхээр чин танах ч одоо юу бол манай ер нь давхарсан тоглолт 7-8 спортын мастер байдаг юм лээ. Танаа гэрт үү? Тэр нэг одоо манай 3 хүчин спортын мастер нэг нь олон улсын хэмжээ маш ингээд давхарлаад өөрөг болоо. Тэгээд би тэр нэмэгдээ. Тэгээд явчих жоо. Тэгэхээр ч танад олон улсын хэмжээний мастер лав нэг байна. Тэгээд миний тоосноор 4 спортын мастер байгаа юм шүү дээ. Тэгээд улсын мэрэгэн байна. Та чинь өөрөө энэ шагаан харваагаараа ямар цолтой байлаа? Монгол улсын хайршгүй мэрэгэн цолтой. За аймгийн гоц мэрэгэн байсан би өөрөө. Тэгээд дараа нь хайршгүй мэрэгэн бос улсын цол авсан. За үзэгч олондоо нэвтрүүлэг эхэнд ингээд нэвтрүүлгийн агуулгыг иргэн танилцууллаа. Ингээд нэг гэр бүлийнхэн ийм олон спортын мастер, олон улсын хэмжээний спортын мастер болдог энэ түүх бол бас ховор байх. Ингээд нэвтрүүлэгтэй хамт байгаараа энэ бүхний тухай бид та бүхэнд өгүүлэх болно. Гэрэлтийн орхон спортын маш олон улсын мастер. Мундаг эмэгтэй хүн биш дээ. Манай том ихч
Тэгээд чи баган зөв тий баган зөвлөгөө маш их өгнө. Тэгээд загируулах загируулна. Магтуулахудаа магтууллаа тэгээд явдаг да. Манай дүү одоо ерөн бол тэгээд уян зөөлөн тэр хатуу аль аль нь бол өөрт нь байгаа. Тэрнээс хамгийн онцлог чанар нь ерөөсөө зарчимч. Тийм. Тэгээд сахилаг баттай. Тийм л хүн байгаа ер. Хамгийн одоо үлгэр дуурайл авдаг хүн бол ер нь миний ихчээ. За сайн байна уу? За сайн байна уу? Өдрийн минь. За болцлаа. Уулзлаа хоёулаа. За тэглэх. За танаас чинь юу нөө Сүхбаатар аймаг Баруун Урт сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хичээлмээр аг чинь. За. Энэ танаа сургууль тий? Тийм миний 10 төгссөн сургууль. Энэ сургуультай 10 жилээ төгслөө дөө. За сургууль руу ч орцгоё. Одоо цом чинь дандаа тэргүүн байр авраг хамгаалалт шилжиж байгаа. Тийм байна. Тийм ээ. Тэгэхээр бол танах бол спортын мундаг хамт олон байна. За танаа ингэ хашаа явлаа. За амнангад дэшиг ингээд 2 давхарлаа. За. Сайн байна уу? За өдрөө. Сайн байна уу? Баярлалаа. За. Манай багын ангийн дарга. Бүгдээрээ цугласан байж таа байгаа манай найзууд. Баярлалаа танилцуулаа. Сайн. За. Сайн гэнэ. Ажил сайн уу? Сайн. Тастай сайхан. Бүгднгийнх нь ажил төрөл сайн уу? Баач одоо яг хэвээр өчөж мөчөрдөг юм уу? Яг бага ангиуд байгаагаараа л байгаа дахь. Тийм. Ямар гайцдаг вэ? За. За би манай ширээний хамтрагч. Ширээний найз. За. Багийнхаа тийм ээ. Найзтайгаа бас уулзж байгаа баяртай байна. Тэгээд найз маань өнөөдөр бас ийм сайхан амжилт үзүүлээд олон улс тийм ээ. Ийм сайхан нэр үнэтэй яаж бодох хүн бас баяртай гэх юм аа тэгээд. Тэгээд сая бас ингээд найзынхаа зураг маргийг бидэд үзээд насан байгаас дурсаад сууж лээлээ. Гоё байна. Тий. Танай ангийн зураг. Оо тий бидэд одоо ингээд 8 дугаар төгсөж үеийн зургууд байна. Одоо энэ мөн үү? Тий мөн байна. Оо зөв. Одоо ингээд энэ дээр бидэд бас 8 дугаарыг давуулж ирсэн зургууд ингээд Баруун Уртын босоо улаан босдог үе байсан тухай тий. Тийм баруун урт юм нэ. Тэгээ босоо улаан гэж одоо тий. Тэрний үе. Одоо гомдохоо шороо гэж. Нүдгүү шороо. Хойд одоо манайд ийм нэг хотчил догчил гэж байхгүй юм тий. Нөгөө засмал зам гэж байхгүй дандаа ер нь шороогоор яадаг гэдэг чинь. Босоо улаан. Тий. Тэгээд босоо улаанаа өг мөгийг ер нь харна гэж байхгүй та ер нь орой. Тэр ямар өнгөтэй гоцтой явж байгаа шүү. Жигтгэс харалтал тэгэл явдаг байсан. Аха. Миний хувьд бол одоо илтэй 8 настайгаас эхлээд нэг гашаанд нэг одоо хөш айл болж одоо 17 нас 10 дахь ангиа төрш цуг нэг гашаанд нэг анги бүр тоглож өссөн. За энэ заал бол одоо манай сургуулийн спорт зал. Бидний одоо сурагч нас хүүхэд нас бол энэ заал нэг өнгөрсөн. Энэ хамрын хичээл орно тийм ээ. Сүүлийн цагаар бид нар чинь сагсан бөмбөг тоглоно багштайгаа. Манай энэ хамрын багш Чулуун жав гэж багш байсан. Тэгээ бид нар чинь саксны бэлтгэлийн огтуудаараа тэгээ манай багч бүр 99 он төгсдөг жилээ аймгийн аваргаараа ороод авраглаад багшаагаа нэг хагартал баярлуулж илээ. Тэр бол манай сургуулийн одоо 2 дугаар ангиллын түүхэнд анхны аймгийн авраг болсон төрөл
Урд нь тийм амжилт үзүүлж байгаагүй. Үзүүлж байгаагүй. Тэгээд тэр бол бас түүхэн амжилт болж үлдсэн байдаг. Бидний яг үеийн хэдэн охтууд маань тий нэг уг болоод ах их нартайгаа аймгийн аврал шалгалтын захимгийн тэмцээнд ороод. Тэгэл тэр хожлын тэр нэг бөмбөг юг миний яг торгуулийн шийдэл. Хоёр торгуул аваад тэгээд шидэж оруулаад манайх Тэр нь аврагыг шийдчихсэн юм уу? Бас тусгалтай тий. Тийм сайхан одоо спортоор амьсгалж ингэж өнгөрөөсөндөө тэгээд яг нэг багасаа аав хоёр маань спортын хүмүүс тий. Спортоор ингээл заалан л хэмждэг байсан. Тэгэл сурагч одоо сургуулийн заалнаас салахгүй. Тэгэл тоглосоор эхлээл бөмбөг тоглож л одоо спортын бас нэг спортын маань бас төрөл байлаа гэсэн бөмбөг. Би чи яг энэ хоёр завжнаас тоглодог байсан л та. Эндээс үл алдахгүй байгаа шүү дээ. Хамгийн сүүлд хизээ кимоногоо өмсвэ. Хэдэн жилийн дараа кимоногоо өмсөж байна? Би чи одоо 23 жилийн дараа 20 гаруй жилийн дараа кимоногоо анх одоо өмсөж байна. Анх одоо 1999 онд Улаанбаатар хотод Тэдэ аж ахуйн сургууль Эхлэн Бат хаан гээд оюутан болж ирээд тэгээ 2 дугаар семестрээсээ 2000 он юм одоо тийм. Тэгээ яг аваараа хөтлүүлээд спортын төв ордонд одоо Мяндас клуб Буйдаг шахав тоглоомд анх кимон өмсөв спортод бас хөл тавьчихлаа. За жишээл самбо гэж байгаа тий. Жилөөт гэж байгаа. Тэгэхэд ягаад жудо сонгосон юм? Юу нөлөөлөд энд? Тэр одоо нөлөөлнө гэхээс илүү одоо жудо бол өөрөө бас л спортын топ спортуудын нэг угаасаа л явсаар ирсэн тий. Тэгээд өөрөө юм гой цагаан өмсгөлтэй, гой цэвэрхэн тийм хэсцүү болоо тий. Ихтэй тийм спорт. Гэдгээр одоо жижигэн л мэдлэгтэй эхлээд орж байгаа шүү дээ. Яг тийм ягтал за бүр юм ингэж тэр философийн судлаагүйгээр л орж исэн. Тэгээд хогшихаа удирдлаганд жудо гэдэг спортоор хичээллээ. Спортын үнцний жудо гэдэг спортын үнцний үндэ нэг мэдэрч бас би 2 жил хичээлсэн байна. 2 жил хичээлэх хугацаанд бол 2 тэмцээнд орсон байдээ. Олон улсын. Үгүй. Улсын. Яг одоо кимон өмсөв. 2001 оны залуучдын улсын аврал шалгалтын тэмцээнд ордөө. 2000 онд би ч одоо хичээлж эхэлж байгаа шүү дээ. Нэг жилийн нэг жил хичээллээд тэгэл 2001 оныхаа залуучдын улсын аврал шалгалтын тэмцээнд ороод анхны алтан медаль авч илаа. Бүр одоо бүр улсыг авах гэдэг. Жуудаа гэсэн. За тийм гэсэн. Тэргээр чи бүр улсын авраг болсон байх. Тийм Буйдаг багшийн шавар ороод тэнд ажгаа тэгээд залуучдын улсын авраг болоо. Тэгээд энэ бас давуу амжилт гаргасан л да. Залуучдын улсын авраг болсон. Одоо 2 3 дугаар өрөөд бас хэдээд орсон. Аав нь сургуульд мөрөхөө явсан чинь юу жуудаа бөхөөр барилдана гинэ. Жуудаа бүхийн юм явуулчихлаа. Зэгсэнд өчлөө нэг бөхөө багш гэдэг багш байна. Тэр хүнд өчөд ирлээ гэж. Бас гайхчихлаа тэр үед. Манайх ч одоо жоохон даваа тийм спортоор явдаг байсан шүү дээ. Бүр том гэсэн түрээд л тийм. Тэгээд одоо яат юм бол тэгээд хүүхдүүдээ одоо болгох юм биш мэдчихэл байгаа юм байна үү. Дунд сургуульд байх үеэсээ л спортоор ерөн сонирхож хичээлж байсан. Одоо хувь чинь бол секц энэ сургуультууд их ховор байлаа шүү дээ. Тий. Тэгээд баг багтаа одоо каратегаар хичээлдэг байсан. За тийм гэн. Тий. Саксон бөмбөр хичээлдэг байсан. Тэгээ оюутан болж готод ирээд нэг амралтаараа очихдоо л одоо надад хэлжээс би чөлөөт бөхөр явж байгаа гэд. Тийм. Хойч одоо ерөөсөө эмхтэй чөлөөт бөх гэж дөнгөжл гарч ирж байсан юм шиг. Би нэг тийм сайн ойлголт байгаагүй. За яаж хүлээж явдаг гэд. Үгүй айгүй сонирхолтой санагдаж байгаа юм чи. Би өөрөө бас нэг жоохон хойд насалдах дуртай байсан болонгууд бүхгингүүд бас их дуртай. Тэгээд амралтаар очих үед нөө ойлаа тэгэл гэр орондоо ноцолдно. За. Тэгээд одоо бараг бэлтгэлийн хангах маягтай. Тийм байна. Тэгж явж байгаа чөлөөт жуудаа руу ороод сурлаг их сайтаа өгсөн шүү дээ. Сурлаг сайтаа тэгээд манай энэ аймагт л баг сургууль байсан шүү дээ. Энэ дуурайг төвстэй эндэл байсан л да. Зөв зөв. Энд байсан. Тэгээ яг өөрөө энэ юугаар бөмбөг тоглоод нэг айх тэрх тийм яагаад ч гэсэн энэ сургуулийн хэмжээд бөмбөг тоглоод тэгээ явдаг бөмбөг тоглодог хүмүүс байсан. Манай их чинь ер нь их тийм айхтар авиаслаг юм айгу хурдан юм сурчдаг. Айгу хурдан амжилт гаргадаг гэх юм уу. Тийм үстэй.
Тийм үгүй анхоо 10 жил байхдаа бодоо цагт тоглоод явдаг гэсэн. Аймгийн аваргач болж ирсэн. Тэгээд тэр үчи би хүүхдээс хараад суудаг гэсэн. Сүүлд төгсөөд жудаа бохор барилдаад Төд удалгууд ганц 2 жил барилдаал ерөөсөө улсын аварга болчихсон. За 1 жил болоод улсын аварга болчлоо. За дараагийн тэмцээнд Тийм тэрнийхээ дараагийн үед нөгөө самбийн бас улсын аргачлал тэмцээн болтыг. За. Тийм тэнд ороод. Тэгээ самбийн улсын аргачлал тэмцээнээс жудаагаар хичээлэхдээ давхар самбаар хичээлж байгаа юм уу те? Тийм өмсгөл нь өөрчлөсөн. Дөрмөн нас арай бас жоохон ойролцоо. Ер нь дөхүү юм уу те? Дөхүү. Тэгээд барилтаан гэдгээр утгаараа адилхан л одоо барьцнаас барилддаг. Ийм барилтаа учраас самбийн улсын аваргаар ороод хүрэл медаль авчдаг бас. Зөө. Тэгэл ийм одоо барилгын барилдаанаас бол би 2 медальтай, 2 тэмцээнд ороод 2 медальтай. Тэгээд Хүндийн өргөлт рүү яагаад ч орсон. Хүндийн өргөлт тэр нэг та тэрэнд нь хэр дуртай вэ? Говид дургуул авчихсан юм баггүй. Эмэгтэй хөвгт хүндийн өргөлт гэхэлэр танд бол хэр бууж ийсэн. Уул нь бүхэн бараг дээр байсан. Тийм бүхэн барилддаг гэсэн. Тэгээд одоо нэг өөрийнхөө сонголт болгоо яах тийм. Би үл ихтэй дургуулаагүй. Сонирхолтой ямаар яваа гэсэн. Нэг бодож ирсэн тийм. Тэгээд нөгөө нэг хүчний бэлтгэл хийж исэн чинь хүндийн өргөлт рүү. Тэгээд ороод одоо бас гайгүй ингээд бэлтгэл сургууль тэгээд жил болчихоор хүчний бэлтгэл хийлгэн штэ. Гайгүй бас ирээдүйдээ тамирчтай. Тэгээд яг хүндийн өргөлтийн заал гэдэг би анх удаалт хийж орсон. Хүчний жодогийн хүчний бэлтгэл хийх гэж хүндийн өргөлтийн заал руу орсон. За тэгээд би одоо эмэгтэй хүмүүсийг ингээ харахтаа зэрэг би чинь 89 онд Монголд эмэгтэй хүнд өргөлтөд анхудаа эхэлсэн. 89 оны 5 сард. Тэгээд эмэгтэй хүмүүсийг одоо ингээд оршруулах сонирхолтой л явж байсан. Тэгээд гайгүй ингээд харж чадлаггүй энэ хүүхэд яг стангийн хүн байна гэдэг би өөр мэддэг болсон байхгүй юу? Гол нанаа дээр зүгээр л хүчний бэлтгэл хийж ирсэн тийм. Зүгээр нэг хүчний бэлтгэл хийгээл тэгсэн чинь нэг уруулмаар санагдаад болдгоо. Өдгөний эвсэд энэ төр нэг гоё юм чинь станг өргөдөг хүмүүс чих тодорхой харагдсан шүү дээ. За. Хөхөө багш. Дөөрөлтөд гэж үзэж. Тэн дээр хүчний бэлтгэл хийж байгаа. Тэгээд бүгдийг авчихсан юм шиг. Тэгээд шууд тийшээ ороо танай нөхөн одоо энэ л амжилт үзүүлнэ. Амжилт гаргахштай. Бид нар одоо эндээс ангич хэлнэ. Охиночоо сайхан хамгаалнаа, хайрлнаа л гэдэг. Тэгээд тэрчгээр л орсон. Тэгээд тэрнээсээ жудаага болоод түр хугацаанд арсан гол стаг ороод тэгээд басан цаг удаагүй ганц 2-3 жил болсны ясна. Тэгээд Азиас хөрмөг галт мөнгө гөргөд аваад маш хурдан тийж юмд хөгжиж хурдан сайжирдаг. Төрөлхийн тийм аюултай юм. Зөв. Одоо гэрэл маань тань дээр ирж хичээллээд ямар шиг амжилтууд ер нь зүйлээ. За одоо гэрэл бол нантаар ингээ хичээлээд нэг 4-5 сарын дараа хүчний үлгдээр тэмцээн болсон. 75-ыг огцомдоо 87 кг түлхээд. Тийм богино хугацаанд тэгж өргөсөн маш ховор шүү дээ. Тэгэхээр та бол нүдтэй сонгоч дээ. Тийм. Тэгээд манай чи их сайхан эвсэлтэй тэр мэдрэмж их сайтай. Үн чинь хүнд өргөлтөнд мэдрэмж хамгийн хэрэгтэй байдаг байхгүй. Заасан техник яг зөв сурчдаг. За энэ хазгаа ингэж болохгүй шүү гэд ярьцдаг. Тэгээд тэр чи яг биелүүлээд явдаг. Тэгээ хүндийн өргөлт рүү ингээд солиод байхаар нь бас нэг жоохон гайхшраад яагаад ингээд юмда тууштай явахгүй байгаа юм бол гэдэг. Өгөн жодочуудаагаараа бол бас нэлээд амжилт гаргацсан. Тийм. Байсан. Тэгсэн чинь би одоох ингээд хүндийн өргөлт рүү орчлоо гэдэг. Тэгээд хүндийн өргөлтийн би нэг хактер сонирхгүй байжсэн чи яг өөрөө бас хичээлсээр бас нэг Азийн наадмаас Монголын эмэгтэй тамирчдаас бас анхны медалийг авсан хүн шүү дээ. Тэгээд ирэхээр за ерөн өөрөө мэдээд зөв юм руугаа орж исэн хүн юм байна да гэдэг. За. Хэрвээ яг тэргээр явсан бол ер нь бол бас олон амжилт хүлээж лээсэн да. Одоо тийштэй хэлж мэдэхгүй шүү дээ. Ямар ч лээсэн бас багш нартай тоогдоод ирээдүйтэйгээд тэгээд бас багш маань жодогийн багш маань бас их харамсаж яаж исэн. Аавд маань бас ховлоод тэгээд ингээд жодороо явуулчлаа. Хүндийн өргөлт рүү явуулчлаа гэдэг. Уг нь их л амжилт хүлээж исэн юм да гэл. Тэгээд аав маань ч бас зэмлээл буцааж оруулах гал бас болсон тэр чинь. Одоогийн зүгээр өндөрлөгөөс үл тодорхой хэмжээнд юу гэдгийг яг тэр үед жодоогоор явчих байж гэдэг юм уу тийм баг зэргийн харамсалч гэдэг юм уу тийм байдгүй юу? Яг хаа тийм харамсал гэхээсээ илүү нэг тийч харамсшил байгаагүй. Тийм гэхдээ яагаад тэгэхээр миний одоо хүндийн өргөлтөд одоо замнал юм уу тийм спортод зориулсан цаг хугацаа маань өөрөө бүх одоо анхны бүхэл одоо шатыг нээж бусдаа хаалтыг нээж өгч тэ анхны гэсэн бас тодтгол
бас эмэгтэйчүүдийн хөндөөрөлттэй удирдах бас явдаг учраас бид энэ хизээж харамсаж одоо тий за чудаагаас хөндөөрөлтөөр орсон шүү гэж одоо харамсажсэн Нэг бодлого тий. Гэхдээ чудаа гэдэг спортоор юм хичээлэн татами дээр гарч бас бэлтгэл хийжсэнээр би өөрөө бас бахархдаг. Тийм бас олон шилдэг тамирчтай эсвэл хамт бэлтгэл хийж явлаа шүү дээ. Тэгээд над дээр ирсэн. Тэгээд манай чинь 2002 онд сайхан самуугийн зааланд бид нар бэлтгэл хийжсэн. За тэгээд ажилласан чинь гадаа сайхан самбуудаа ингээд яриа зогссон бэлтгэл эхлэх өмнө. Тэгсэн чинь одгөр нэг гоё цэнхэр биеийн төмөрийн хувцастай хүрээд ирлээ. Сайн байна уу гэж байгаа. Сайн байна уу гэж сайхан самбуу дарагтаа гарвалаа. Тэгээд ингээд харж чинь үгүй ямар гоё биетэй хөвгтөө. Энэ амжилт нахих нахин би мэдж байна гэсэн чинь за тэгвэл цалинжуулаад авчиг. Шууд авчихсан шүү дээ. Тэгээд бас спортод илэгтэй хүн байна тий. Тий. 5 спортын тамирчин хөгжүүлнэгээд манай сонь дээр бичсэн байсан юм. Тэгээ би тэр соныг нь аваад сайхан самуугийн тэр захамхан тэргээр хийж байгаа дараач үгэнд нь орсон. Олоод. За юу гэж явна гэсэн. Одоо өөрөө чинь сонд үчнийг би ялаа. Тэгээ бас хүнд өрөвтэй хөгжүүлнэ. 5 спортыг хөгжүүлнэ. Бас хүнд өрөвтэй гэж хэлсэн. За би хүнд өрөвтөөр 7 жил дасгаж үзэж хийж байгаа юм байгаамаа. 70-80 одоо спорт мастерын гэрээд спорт мастер төрсөн гэж яриад. Тэгсэн чинь манай чинь ингэж ингэжсэн. За тэгвэл таныг авлаа гэж тэгсэн. Тэгээд тэнд өндөөрөлтөн өөрөө танкм юугаад шал модыг ингэж хийгээд хэрэг материал бүрдүүлээ. Тэгээд тэнд бэлтгэл хийж хэлсэн шүү дээ. За энэ маань ер нь ямар амжилт гаргаж ирсэн тамирчдын маань одоо бэлтгэлийг Ерөөсөө энэ заал маань бол Монголын хөндөө өргөлтийн одоо бүхэлд түүх энэ заалаас эхэлтэй холбоотой. Ерөөсөө бүх үе үеийн мундаг шилдэг тамирчид энэ заалнаас төрөн гарсан. Энэ л одоо энэ голноос эхлээл те гол өргөхөөс эхлээл одоо дэлхийн дэвчин дээр одоо эх орныхоо төрийн дуудлыг ашиглуулах хүртэл энэ заал нь л одоо тэр хөлс хүч хөдөлмөр зацуулагдсан юм сайхан авшигтай сайхан заалаа. Энэ тэгээд эрэгтэй эмэгтэй бүгд холилдоод хийчихдэг юм байна тий. Тийг нь ер нь бол манайх чи өсвөр залуучууд насан туршидын шишээ баг гэж байгаа. Тэгээд залуучууд насан туршид тий 3 ангилаар шишээ. Одоогийн байдлаар яг шишээ насан туршидын баг маань бол гадагшаа тэмцээнд явсан байна. Одоо өсвөр залуучдын тамирчид маань бол бэлтгэлийн цагийн хуваарийн дагуу бэлтгэлээ хийгээ байж байгаа юм аа. Тэгэлээ харчаад чи нэг хүнд өрөлтөнд яваадах гэж чи яг хүнд өрөлтийн хүн байна. Наад би юм чи яг хүнд өрөлтийн байна гэсэнгүй би чадах юм болоо гэн чадна гэсэн. Дахиад л ярьсан чи ээжээ хүнтэй өргөлтөнд орлоо намайг хүнтэй өргөлтөөр амжилт гаргана гэж манай нэг багш зэгж байна. Тэр хүнтэй өргөлтөөр тэгээд Аз аваргаас нас 2 мөнгөний хүрэл байдлаар авсан. Монголын хөндөө өргөлтийн одоо бүхэл түүх энэ заалаас эхэлтэй холбоотой. Тэгээ одгорлолтойгоо цуг явсан тэмцээнүүдээс бас одоо Монголын хөндөө өргөлтийн тамирчид бас түүхэн том амжилтуудаа бүтээсэн. За энэ тэгээ хамгийн жижиг диск чи одоо 0.5 тэн нэгтийн диск юм байна. Энэ хараа яг нөгөө брендийн дискүүд болохоор аль болох илүү холхоо байхгүйгээр тийм байна. Яг л орд юм байна. За энэ нэг хоёр юу байна? Энэ би энийг таахтаа энэ хөндөө өргөлттэй холбоотой нэг диск маягийн юм байна гэж хараад энэ хэмжээ тавьчихсан тийм 0.1. Энэ диск бол ер нь бол одоо Монгол надад л байгаа. Тэгээд миний бэлгэлсэн нэг хоёр байгаа. Тэгэхээр тийм ховор идүү. Ховор. Энэ яагаад тэгэхээр хараа Токио Олимпийн диск байхгүй юу? Энэ нэг нь одоо ингээд Монгол улсын ерөнхийлөгчд байгаа. Нэг хувь. За бидний одоо хамгийн эрхэм нанд хамгийн том билег бол одоо энэ диск байна. Энэ яадаг гэхээр одоо энэ 0.1 манай хамгийн бага диск чинь 0.5-ын диск байхгүй юу? Гэхдээ энэ диск бол ялалтыг шийдвэрлэдэг диск. Ялалтын төлөө хамгийн хүнд болж ирдэг диск байхгүй юу? Тэгээд одоо эцсийн хүч чинь 1 кг-аар л те өрсөлддөг байхгүй юу? Тэгээ энэ хүн хамгийн хүнд хамгийн одоо юутэй диск. Тэгээ Токио 2020 гэсэн юутайгаа энэ Олимпийнхаа логотойгоос за нэг их гэж байдаг юм байна. 1.5 гэж байна. 2 гэж байна. 2 диск 2.5. Тэгээд энэ 5. Тэгээд том диск руу авчиж байгаа. Энэ ер нь өнгөөрөө яг юм байдгүй. Жишээлбэл одоо 10-ийн хөлийг ногоонд багш. 10 ногоон, 15 шар, 20-ын диск зэрэгэд яг энэ өнгөөр. Энэ бол шараар боссон байна. Энэ арай онцгой диск байх шиг. Энийг манай засгалжуулагч өөрөө түүхтэй диск юм шиг. Ер нь бол цагаан хавд
цагаан байдаг үү? Тий цагаан байна. Тэгээ яг энэ өнгөөр. Тэгээ энэ чинь бид нар одоо тоог нь хүн шагааж харахгүй хэвээр угсарсан байгаа юм чи. Тэгээ шууд нөгөө мэддэг хүмүүс нь шууд за удаан 2.5 тэдэ нэгээ шууд тооцоод явчихна. Тий. Тэгээ байж гоод гацуу хүн дөрвөлтийн дасч сургууль явсан. Гацуу. Одоо бэж сургууль яваа. Тэгээд энэ хүн дөрвөлтийн дасгаж явах гэдэг юм л орсон да. Дасгаж явах юм одоо шүүгч юм уу тийм ээ. Тий. Одоо бол тэгээд од гэрлийг бол үндсэндээ бол шүүгчээр нь мэддэг боллоо шүү дээ. Бүгд мэддэг. Тэгсэн юм. Од гэрэл чинь бэжинд яг хүндийн өргөлтийн юугаар тий. Бэжингийн тамирын сургуулийн хүндийн өргөлтөнд тасалжуулагч. Тий. Одоо намайг бол хүндийн өргөлтийн олон улсын шүүгч рүү одоо тий ингэж одоо замын тавьж дагуулж орсон багш маань одоо ганц үг гэсэн багш маань байдаг. Одоо миний Бээжингийн тамирын сургуулийн бичиг тасалжуулагч мэргэжлээ төгсөөд ирсэн шүү дээ хүндийн өргөлтөд. Тэгээд ирэхдээ яг хажуудаа аваад дагалдан одоо өсвөрийн шгшээ байгаа тийм. Ингээд хамт хичээлүүлээд хамт ажиллаж байгаа. За тэгээд шүүгчийн замраа мөрчилж оруулсан поинтаас хамбаа. Тэрний маань үргэлжлэл одоо бид ингээд явж байна. Манай одоо хүндийн өргөлтийн холбоо бол үндсэндээ олон улсын нэгдүгээр зэрэгтэй 3 шүүгчтэй. Ганц багшны хардаас одоо манай шүүгчдийн зөвлөлийн дараа гамбал ингээ миний би ингээд явдаг. Хоёрдугаар зэрэгтэй байвал бас 10 гаруй шүүгчнэр байгаа. Ингэж л нэр явдаг. Юу тамирчнаасаа өнөөдөр өдөө шүүгчийг хөтлөж хийж явж байгаа нэг хүн манай од гэрэл байгаа. Од гэрэл бүгдээ хятад ард улсад хүндийн өргөлтийн спортын чиглэлээр дасгалжуулагчийн дээд сургууль, бие тамирын дээд сургуулийг одоо төгссөн. Одоо манай дасгалжуулагч нарын боловсролын төвшин ч гэх юм уу те одоо яг мэрэгшиж байгаа тийм дасгалжуулагч нар маань хэр байдгийг. Яг одоо ингээ мэрэгсэн сургалтанд хамрагдаа те сургуультанд сураад явж байгаа дасгалжуулагч одоогийн байдлаар бол байхгүй байна. Тэгэхээр энэ тал дээр бол одоо за энэ дээр яах вэ? Бас манай дасгалжуулагч нар өөрсдийн бас нөгөө хичээл зүтгэл хэл хэрэгтэй тийм ээ. Нэг номерт одоо гадаад мэрэгчлээ дээшлүүдийг бол гадаад хэлтэй байгаа. Ямар улс орнд суралцах тий тэрнийхээ хэлийг эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгээ ингээ холбогдоод одоо ихтэй манай залуу дасгалжуулагч нар гарч ирж байна л да. Эдгээр чинь одоо хүсэл мөрөөдөл өөр юутай одоо тэрийг дагаад интернет хүчин хөгжсөн байна. Өөрсдөө боловсруулаад явж байна. Яг үндсэн одоо сүүлийн одоо 2005 оноос хойш бол яг энэ чиглэлээр сураад гадаадд мэргэжил эзэмшээ сураад гарч ирсэн дасгалжуулагч байхгүй. Сүхбаатар аймгийн бие тамирын спортын газар хүндийн өргөлтийн спортын дасгалжуулагчаар одоо томилогдож очиж хүндийн өргөлтийн спортыг Сүхбаатар аймагт одоо бас хөгжүүлэх энэ их суурийг тавьсан. Тэгэхээр хамгийн анх 2019 онд өсвөр үеийн улсын аврал шалралт тэмцээнийг орон нутгад зохион байгуулжлаа. Тухайн үед бол хүндийн өргөлтийн спортоор тэмцээн уралдаан зохион байгуулалт, тамирчдаа оролцуулах тал дээр бол бид нар үнэхээр бас мэдлэг дутмаг анхан шатны суралцагч нар байлаа. Тэр үед манай од гэрэл шүүгч маань яг манай орон нутагт ирээд биднэрт ерөнхий шүүгчийн болон энэ хүндийн өргөлтийн спортын онцлогийн талаар танилцуулж бидний мэдлэгийг хэлж байлаа. Тэгээд анх тэр тэмцээн дээр од гэрэлчтэй хамтарч ажиллаад ингээд байж захта би өөрөөсөө маш ингэж бахархаж харж ирсэн. Ямар гайхалтай бэ хүндийн өргөлтийн спортыг би ер нь бол нэг эрэгтэйчүүдийн хүчний спорт гэж ойлгодог байлаа. Гэтэл энэ Монгол эмэгтэй ингээд тэр спортын туралд маш гоё амжилт үзүүлээд тамирчдыг маш сайн чиглүүлдэг. Дээрээс нь шүүгчдийн бүрэлдэхүүнийг маш сайн чадахжуулдаг. Тийм мэрэгмгийн хийж байгаа үйл ажиллагаанд арга хэмжээндээ маш их ач холбогдол өгдөг ийм бүсгүй байлаа. Магадгүй одоо өнөөдрийн тэр олимпийн шүүгч бол одоо яг жинхэнэ ийм шалгуур байх хэрэгтэй тийм ээ. Тийм байхад гэж би өөрт нь ер нь тохирсон мэрэгчлэн байна даа л гэж бодож байгаа. Ер нь нэлээд зарчимчун тэгээд яг юмыг яг л байх ёстойгоор нь л хийнэ гэж боддог. За анхны тэмцээн маань 2018 оны Жакартагийн Азийн наадам байсан. Энэ тэмцээнээс эхлээд од гэрэл шүүгчтэй хамт тэмцээнд яваад тэмцээнд оролцож ирсэн. Тэгээд анхны олон улсын тэмцээнд очиж байхад 2 тамирчин аваад улсаа төлөөлөд оролцож ирсэн 18 онд. За тэгээд энэ тэмцээнд од гэрэлч маань шүүгчээр оролцоод
тэгээд зааж зөвлөө. За миний дүү ингэдэж шүү, тэгдэж шүү. Одоо ингэж тэмцээнд оролцохдоо ийм юм дээр анхаараарай. Шүүлтийн ийм асуудлууд байдаг шүү гэсэн маш олон зөвлөгөөг авч тэмцээнд оролцчихлаа. Тэгээд тэрнээс хойш одоо 7 тэмцээнд оролцсон байна. Дэлхийн аварга, залуучдын Азийн аварга, Азийн тоглолт, өсвөрийн дэлхийн аварга хэмжүүлсэн. Тэгээд ер нь олон улсын шүүгчтэй байна гэдэг ямар гоё байдаг. Ямар ач холбогдолтой байдгийг бол маш их мэдэрсэн. Одгөрлөлтөйгөө бас олон жил цогтой юу. Одоо яг одгөрлөлтийнхаа нөгөө тамирчин байсан үеийг бол бас сайн мэдэхгүй байна. Одоо дасгалжуулагч тэгээд дараа нь одоо шүүгч болсон. Одоо шүүгчийн замлын хувьд бол маш сайн мэддэг. Ягаад тэгэхээр одоо бүх тэмцээнд одоо бид тэр цуг яг одоо явж байна. Манай баг одгөрлөл маань олон улсын шүүгч учраас одоо олимп дэлхийн ТV аварга, өсвөр залуучуудын дэлхийн аварга гэдэг бүх тэмцээнд бидэнтэй цуг явдаг учраас одоо хань бараатай. Улс өөрөө шүүгчтэй байна гэдэг аюу тийм хань бараатай байдаг. Одоо нэг хойд эцгийн гар гэдэг нэг үг байдаг шүү дээ монголчууд. Тэрэн шиг одоо яг нэг ээжтэйгээ ч юм уу автагаа ч юм уу явж байгаа шиг тийм сэтгэл тамирч төрдөг. Тэр нэг сайхан. Тэгээд одоо Монголын хүнд өргөлтөнтлөө бас одоо өөрийнхөө чадлын хэмжээнд зүтгэж байна өнөөдөр. Тийм олон түүх амжилтуудыг бүтээл одоо сүүлийн 3 олимпик шүүн гэдэг бол бас нэг тийм хүн болгоны хийгээд байдаг одоо сонгогдоод байдаг ажил биш шүү дээ. Тэр чинь бол дэлхийн холбоо бол одоо сонголтоо хийж энэ шүүгч энэ одоо яг одоо дэлхийн олимпик шүүх хэмжээнд байна гэдэг статус тавьж одоо байгаа учраас одгөрлөл маань сүүлийн 3 олимпик шүүн гэдэг бол бас их таатай. За энэ бүрт чоноод гарч ирлээ. За бодвол хүний юм авчир тавиаг нь лав тийм ээ. Энэ ямар учиртай вэ? За энэ одоо 2017 оны бүртчон. Шилтгэн шилдэг шүүгч гэх. Шилдэг шүүгч нэртэйгээ байдаг юм байна тийм. Энэ пайцны унцсан өрхий. Тэр нь би бас их дахиж шийсэн. За. Тэгээ шилдэг бүрчин 2017 шилдэг шүүгч номинацаар авч илаа. Тэгээс сүүлд одоо энэ өнгөрсөн онд бүрчин 24-ийг шилдэг шүүгчээр бас ингээд хүрцээ бас Парис олимпик те шүүсэн энэ шүүлтийн манай үнэлээд бас олимпийн ороо маань тэргүүн дээд шагналаа цомоо ингээд өгсөн. 17 оноос 24 он хүртэл би бараг бүрчинд нэр дэвшиж чадаагүй. Тэг яагаад гэхээр дандаа нөгөө манай тэмцээн чинь 11 12 сард болдог. Нөгөө дэлхийн аваргууд чинь. Тэгээ дандаа би байхгүй таараа дандаа хоцорчин. Тэгээд номинацт нэр дэвшихгүй байсаа. Тэгэхээр миний хувьд бас хамгийн нандин сайхан шагналууд юм. За энэ надтай адилхан нэг юм зүдгөр нөхөр зогсож байна. Тэгээд зүдгэр эцтэй оцгор бөхстэй юм над чиг юм зогсож байна. За энэ ямар учиртай те. Энэ болохоор дурсгалын цам. Самбосан 2017 гэдэг одоо манай тасгалжуулагч самбо гэсний нэрмж тэмцээн одоо жил болгоо явагдтыг. Тэрнгээр одоо юм цом явдаг. Тийм бол дурсгалын цомыг бас надаа. Энэ самбо гэдэг хүн ямар учиртай вэ? Тавхин самбо гэж одоо манай хүндийн өргөлтийн алдар тасгалжуулагч одоо тийм хүн. Тийм хүн. Тэр тасгалжуулагч маань нэрмж тэмцээн явагддаг юм байна те. Тэгэхээр самбо сан урт байгаа. Одоо өр хүүхэд нь ингээд тэр самбо сан дэмжээд хүндийн өргөлттэй спорт одоо хүртэл дэмжээд ингээд ажиллаа явдаг. Хөөн бас манай нарийн бичиг хийж. За энэ дайлын юм чамаг л гар өрөөд энэ. За энэ Монголын хүндийн өргөлтийн холбооны шилдэг шүүгч өргөмжлөл байна те. 2021 оны шинэ жилээр шилдэг шүүгчээр өргөмжилсэн. Нөгөө Токио олимпийн дараа 2020 оны Токиогийн олимпиад Монгол улсыг төлөөлж Монгол шүүгч хүндийн өргөлтийн спортыг дэвслээ. Энэ бол үнэхээр Монгол түмний бахархал байлаа. Мөн 2024 оны Парис 2024 олимпийн наадамд дахин дэвслээ. Түүнээс гадна дэлхийн аварга шалгаруулах 10 удаагийн тэмцээн дээр энэ Монгол шүүгчсгүй маань хүндийн өргөлтийн төв дэлхийн олон шилгүүдийг ингэж дэнсэлж байлаа. Тэгэхээр үнэхээр бас бахархгүй ахын аргагүй. Дээрэс нь одгорл бүсгүй маань манай Сүхбаатар аймгийн харьяах буюу Сэцэн хааны бүсгүй. Ингээд Сэцэн хаанчуудаараа бид бүхэн маш их бахархж байна. Харин нэг Токио олимпич ухарсан шүү дээ. Тий. Нөгөө ковид мовид гээл те. Энэ юу юм бэ те? Ер нь бол энэ бүрт чонууд бол бүгдээрээ ер нь бас нэг тийм тодорхой онцгой амжилтыг үнэлдэг учраас тэр нэг олимп тийм ээ тим юмны ард орж ирж байна. Жил болох одоо бүх спортууд чинь спорт холбоотой шүүгч болон тамирчдынхаа намаас бүхэл төрөлдөө нэр дэвшиж байгаа шүү дээ. Олон шүүгч нар яаж байгаа. Тэр тэн дурндаасаа одоо нэр өндөр зэрэглэлийн тэмцээн хэр олныг шүүсээ те үзэлтэнд харж байгаа л одоо шалгаруулдаг л одоо шилдэг шалгаруулдаг юм тэмцээн шагнал урамшуулдаг юм л. За энэ нэг сайхан зураг байна. За энэ бол бараг л тайлбар хэрэггүй үстэй те. Ингэрт бол алтан гадас одоо гэлцэж байна. Энэ хэдэн он бэ? Энэ 2021 он.
21 он. Яг нөгөө Токио Олимпийн дараа би энэ яста сайхан үйл явдал болсон. Урд өдөр нь л одоо алтан гацаадангоор шагнуулна гэдгээ мэдээд орой. Тэгээд өөрөө ч мэдээгүй яж байгаа л тэгээд мэдээд засгийн газар нарын ордон руу ороод тэрийн тэргүүнээсээ энэ их хүмүүстээ шагналыг сэтгэл дүүрэн те. Зүрх сэтгэл дүүр авчлаа. 2024 оны Олимпиад техникийн шүүгчээр одоо ажилласан. Олон улсын шүүгч болсон энэ хугацаанд өсвөр залуучууд дэлхийн ахмад болон насан туршидчдын одоо 10 гаруй дэлхийн аваргын тэмцээнийг одоо шүүсэн байна. Мөн одоо ТV болон олон улсын тэмцээнд олон 20 гаруй удаа одоо уралдаан тэмцээнийг шүүх явуулсан. Шилдэг одоо манай шилдэг дасгалжуулагч буюу шүүгч юм аа. Энэ урчааны эзэн болсон 24 оны шилдэг тамирчин 2 удаа авч байгаа. Тэгсэн чинь тэндээс дэлхийн аваргыг 10 удаа шүүгчсэн байлээ шүү дээ. Тий, ерөөсөө бид нар ч тоолн чиг байсан байх, санаанд ордогчгүй юм байна. Олимпиас гадна бид нар ч олон тэмцээн уралдаан ажиллаж байгаа. Тэгэл хямлаан хормой хүртэл ингээл очлоо тийм ээ. Тэг болгондоо одоо өөрийнхөө нутгийн зөв рүү хар сэтгэлдээ алтан овоогоо босгож оюун ухаанаараа ингээл тий. За охин ингээд энэ улсын энэ хайрхан дээр ирээд байна. Одоо өдөө хүртэл ивэж хайрлж тий бүшиг минь хайрладаг одоо тандаа галаалаа гэлээр хатаа хандаж өгөө. Тэр мундаг сүрлэг хайрхнуудын өөртөө тэгж хэлж явдаг байна тий. Заавал тэгнэ. Тэгж одоо явж биширч шүтэж явдаг хүн дээ. Тэгэхээр бол нутгийн овоо бол хизээд манай од гэрлийн зүрх сэтгэл тамд байнга явдаг юм. Хамт байнга бид ч одоо нутгийн уулаас алтан дээр овоогоо аав ээжийг л шүтэж явж гэн тийм ээ. Тэгж одоо аав ээж минь бас тий үнэн зөв явсны шагнал бас бид бас миний хувьд бас ингээд хүний зэрэгтэй сайхан амьдарч байгаа болов уу гэж бас сүсгэлсэн шигэлж амьдарч байна да явтаа. Тэр бол тодорхой юм байна. Сайхан нутаг орн байна.
Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Олон улсын холбоо одоо олон улс бол хөндийн өргөлт хэмжигдэхүүнтэй спорт гэдгээр үед ер нь топ 10 улс байгаа ихний тий. За энэ бол олон жилийн одоо түүхтэй тий. Одоо манай спортч 1896 онд Апени Олимпийн наадамд орцсон. Тэрнээс хойш одоо Олимпиад төрсөлж байгаа юм. Тасралтгүй явж байгаа. Тий, тасралтгүй явж байгаа. Одоо ийм ууган спортуудын нэг. Тэгээ манай Монгол улсын хувьд бол одоо ингээд 66 дахь жилдээ ингээд хөгжөөд явж байгаа. Ийм спорт манай спорт чинь тэгээд энэ хугацаагаар ингээд үсэх юм бол бидний амжилт бол бас тийм чамлагтахааргүй амжилт хөгжиж үзэж байгаа юу те. Тийм, ер нь бол тэрийг бодох юм. Хөгжсөн хугацаагаар нь харьцуулбал те. Тийм, дээрээс нь тэгж харьцуулах юм зөндөө харьцуулбал бид энэ амжилтаа бол чамлахааргүй амжилт үзүүлсэн. Ийм юу байгаа. За тэгэхээр хэмжигдэхүүнтэй спортыг өөрийнх нь онцлог гэхээр цаг тутам, цаг минутанд амжилт нь өөрөө өсөж буурж явж идэг. Энэ өөрөө бэлтгэлжилт болоод те санхүү одоо эрүүл мэндээс ямагт одоо хамаарч идэг ийм спорт гэдэг багхгүй юу. Тэгэхээр тэр утгаараа яг одоогийн нөхцөл манай хамарчаас нэглэлийн аврахтай байна. Өсвөр залуучууд маань бас төв дэлхийн тэмцээндээ бас оролцоод медаль шагнал байранда аваад яваад нэгдэг бол энэ бол чамлахаан гэр бусад одоо улсуудыг ботох юм бол одоо медальчгүй үлдчихэж байгаа явж байгаа улс зөндөө байгаа шүү дээ. Тэгж бодох юм бол чамлахааргүй. Таны одоо сургалт тасгалжуулалт одоо бид нар школ гэж ярьдэн шүү дээ. Тийм ямар школ энэ тал дээр бид нар одоо салхи оруулах цаг нь бол нэгэнт болсон. Тасгалжуулагч нар байвал одоо мэдлэгжүүлж, сургаж тий одоо Монгол тийм школыг одоо бид нар өөрсөндөө ингэж мэдлэг нэмэх үл үнэхээр шаардлагатай болцсон байгаа. Ягаад тэгэхээр одоо бидний сургалт бол одоо анх Орос школ гэдэг шүү дээ. Тэрэн дээр суйрлагдаад ингэ яваад байгаа. Одоо тэгээд өөр одоо тэгээд салхи оруулаа тий шууд ингээд өөрчлөөд Монгол сургалт гэж одоохондоо бол одоо яг ингээд ийм шүү гэдгийг яг томьёолж гаргаагүй байна л да. Яг өнөөдөр Хинтээ аймгийн эн чинь нэг юу гэж байгаа Чингис хаан хот гэж ярьдаг болсон тий. Тэгээ Чингис хаан хотод өсвөр үеийнхний улсын аврал шалралт тэмцээн болж байна. Энэ үеийн шүүлтийн дундуур нь өдгөрлөлтөйгээ жижиг ярилцлага хийж байна. Ер нь бол зүгээр би хоёлаа бол өмнө нь бол нэлээд олон одоо сэдвээр ярилцсан. Одоо энэ удаадаа нэгэн тэмцээн болж байгаа учраас ерөнхийдөө Монгол улсад хөндийн өргөлтийн одоо энэ шүүлт, тийм ээ шүүгч бэлтгэх энэ ажил ямар залгамж халгаа гэдэг юм уу? Одоо яг та өнөөдөр олон улсын хэмжээний бас нэг юм том тэмцээн шүүдэг өндөрлөгөөс харахад бол одоо бидэнд бол бас зас залруулах гэдэг юм уу? Ийм чиглэлийн ямар ажил байж болохоор байна. За яг хөө шүүгчнэр ер нь бол аливаа спортын шүүгч нь бол өөрөө тухайн спортоор хичээлж исэн тамирчид байх нь ихэнх нь байдаг. Тэр нь ч бас тийм ер нь олон улсад тийм байдгүй тий. Ер нь бол туршлага дээрээ үндэслэж одоо ингээд дараа шилжүүлж штэ. Тамирчин байсан хүн ер нь ихтэй шүүгч болсон байж байдаг. Ягаад тэгэхээр ер нь хамгийн мэдрэмжтэй одоо энэ алдаа хаанаа тий бүх юмаа нөгөө тамирчин хүн чинь биеэрээ мэдэрсэн хүн чинь тэгээд эвжэн дээр шүүлт хийхдээ тухайн нөхцөл байдлын моментыг сайн мэдэрч чаддаг. Ийм онцлог давуу тал байдаг. Тэгээ бас практикаар сурч байгаа хүмүүс бас байна тийм ээ шүүгч болохыг хүсдэг. Энэ хүмүүс манай бас олон тэмцээн уралдаанд хамт ажиллаад дагалдан хийж гэх юм уу тий ажилласаар байгаа. Тэгээд түнгийн өргөтийн шүүгч болсон бас залуучууд байна. Тэгээ хүний хүсэл сонирхол одоо чинхүү төр хүсэл хамгийн чухал шүүгч болоход хамгийн чухал. Тэгээ мөрөөдөл хүсэл зорилгонд байх юм бол бид нар одоо Монголын өндөртэй холбоо аливаа тэмцээн уралдаанд залуу шүүгчнэрээ татан оролцуулахыг хүсэж байгаа. Тэгээ шинэ залуу тамирчин байж байгаад одоо шүүгчийн карьераа хөөж байгаа те. Мөн тэгээд аймгийн эмийн тамир спортын хороодууд өөрсдөө маш санаачлахтайгаар шүүгчээ бэлдүүлээ. Ягаад тэгэхээр тухайн спортыг барьж байгаа учраас эндээ тэр одоо ажлын шаардлагаар дүрмээ мэддэг өөрийн гэсэн шүүгчтэй байхыг бас
давуу тал гэж үзэж байгаа. Тийм учраас шүүгчтэй бэлтгүүлээд тэр хүн эзэн спортын өндөрлөлтийн спортын биш байсан ч гэсэн одоо бид нараа бүх дүрм журмаа заалгаад хажуу дагалдаад те за энэ шахалтаа өггүй юу цэвэр өрөлтөө гэдгийг одоо олон тэмцээн уралдаанд дагалдан хийж яваад ингээд өндөрлөлтийн шүүгч болсон залуучууд зөндөө байна. Ер нь бол ингэж л бид нар бэлддэг шүүгтэй. За тэгээд улсын шүүгчийн нормоо билээдээд улсын шүүгчээ болоод эрхлэхээ аваад олон тэмцээн уралдаанд яваад тэгээд тухайн өөнийхөө одоо өөрийнх нь бас зорилго байна шүү дээ. За олон улсын шүүгч болъё гэх юм бол бас дахиад одоо энэ улсын шүүгчдэр ажилтны туршлага дээр өөрийгөө боловсруулаад шалгалжуулахаа өгөөд ингээд олон улсын шүүгч болчихсон. Манай холбооны ерөнхийлөгч байсан тий ажиллаж байгаа. Одоо хүний хуугай байж гэн тий одоо манай юу нэ шүү дээ. Азийн дэд ерөнхийлөгч манай холбооны дэд ерөнхийлөгч одоо хэмжээнд Алтын авраг Монголын өндөрлөлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Батцайхан ах маань надад бол өндөрлөлтийн холбооны бас хамгийн том спонсор ийм одоо хүртэл одоо ингээд спонсорлоо авч байгаа сайхан сэтгэлтэй хүмүүс маань ингээд ахмадуудаа байрлуулсан байгаа. Тэгээ манайх ч бас төрөл төрлөөрөө хөндийн өргөлтөөс гадна бас олон гавьяаттай шүү дээ. Манай тамирчин тасгалжуулагч нар чинь гавьяат тээвэрчин гэдэг юм. За одоо энд одоо Монголын өндөрлөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дараагаар те спортын мастер олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч өндөрлөлтийн холбооны ёс зүйн хорооны гишүүн гэдэг манай даваад дээр нарийн бичиг маань ажиллаж байсан. За энэ хүн бол үнэхээр одоо шинэ үеийн хөндийн өргөлтийг хөгжүүлэхэд өндөр гавьяа байгуулсан юм хүн байгаа. Тэгээ бас нэг хүн бол те нэг хүн юмыг бас эргүүлж босгож чаддаг гэдгийг өөрөөрөө харуулсан ийм сайхан бас нарийн бичгээр ажилласан манай одоо тэргүүн дэд ерөнхийлөгч байгаа даваад дээр бид нар бол одоо цагийн хөндөө өргөгч бүгдээрээ хөндөж авдаг юм сайхан хүн байгаа. Тэгээ одоо дандаа манай ахмад манай одоо диск манай хөндөө өргөлттэй албаны ерөнхийлөгч загцраа гэсэн манай. За энэ үед одоо энэ манай даваад дээр загцрын дараа хоёр хөндөө өргөлттэй одоо шинэ төвшөнд одоо энэ дэлхийн аврагтай болохтой хүмүүс маш их үүрэг оройд гүйцэтгэсэн ийм одоо сэтгэлтэй одоо залсан байгаа. За одоо нөгөө самбоо багш маань тэ хүнсээ шоуны сахажтай самбоо багш байна. За одоо манай миний өмнө одоо манай холбооны нарийн бичиг байсан. Тэгээ одоо улсын шүүгч ганц багш маань одоо агсан. Багш маань ингээд заларсан. Бүгд л одоо хүн дээр үлдээ өөрийн гэсэн уул мөр гавьяага байгуулсан ийм хүмүүсээ бид нар бидний амжилт бидний бахархал самбартаа байгаа. Одоо юу гэдэг улсын шигшээ баг гэдэг шиг те нэгдсэн бодлого улсын бодлогоор бол шүүгчлэмдээ бэлтгэгдэхгүй байгаа. Тухайн холбоо өөрөө одоо шүүгчтэй бэлтгэх нь тухайн холбооны үүрэг болчиход байгаа. Тэгээ үүрэгдээ зөвхөн тэр шүүгчний өөрийн онтол ихэнх холбоодууд байхаа зарим холбоодууд бол яг бодлогоор ингээд шүүгчтэй дэмжээтэй бас ингээд спонсорлоод явуулж байгаа. Ер нь бол миний бодлоор ихэнх шүүгчнэр бол хувь хүн өөрөө л асуудлаа шийдэж явж байгаа. Тэгээд мэдээж нэг номерт бол гадаад хэлтэй байх хэрэгтэй. Энд дэр бол одоо хувь хүний өөрийнх нь хичээл чармайлт үзтгэл хэрэгтэй болж байгаа. Хоёрт бол мэдээж одоо хөрөнгө санхүү хэрэгтэй. Шүүгчийн хувьд бол нэг замын зардлыг л тухайн улс холбоо хариуцсан гэсэн заалттай байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээ бол мэдээж олимпийн зэрэгэл өндөр зэрэглийн шүүгч болохт бол жилд одоо ганц хоёрхан тэмцээний шүүгээд л тэр төвшөнд хүрэхгүй шүү дээ. Маш удаан хугацаа шаарддаг. Тийм учраас энэ зэрэг түрэхийн тулд бол жилдээ бол одоо үгтэй 7-8 тэмцээн шүүж байж тэнд очиж өөрийгөө таниул Монгол шүүгч гэдгээ таниулах болж таарч байгаа хгүй. Тэгэхээр энэ бүгд л яг шүүгч бол өөрөө л яг энэ асуудлаа хариуцаад явж байгаа. Яг нэгдсэн бодлого байхгүй байгаа нь бол олон улс олимпийн шүүгч олноороо гарч ирэхгүй байгаа нь бас нэг шалтгаан болоо гэж би хувьдаа боддог хүний нэг. Тийм тэгээд сая бол Парис олимпиад бол бас чамлахааргүй 4 шүүгчтэй паратай 5 шүүгч ингэ ажилласан. Тэр үл энэ бол бас спортын шүүгчтэй хувьд бол бас дэвшилт. Анх бол Токио олимпиад чинь 3 эмэгтэй шүүгч 4 эмэгтэй шүүгч ажилласан шүү дээ. Энэ бол түүхэн үйл явдал. Энэ гэхээр бол зүгээр чимээгүй байжгаад гинт ингээ гараад ирж байгаа шүүгчнэр биш байхгүй юу? Бас нэг 10-20 жилийн хөдөлмөр нь одоо л ингээд илэрч гарч ирж байгаа. Тийм энэ хугацаанд одоо ингээд өөрөө л өөрөөрөө хүлээгээл авч ирсэн. Тэгээд манай гэрэлцэн бас их одоо сүүлдээ ингээд шүүгч мөгчнэр хийгээд тэгээд бүр сүүлдээ олимпиад шүүгээд Монголоос одоо анх удаа хөндөө өрөлтөс дэлхийд анх удаа одгэр шүүгч болсон. Тэгээд тэрэнд би их баярлж авдیں۔ Миний анзаарсан нь бол яг нэг спорт холбоотууд бол ингээд нэг жаахан хөрөнгөтэй мөнгөтэй эрхээ хүнийг ингээд ерөнхийлөгч тавиал. Тэгээд нөгөө мө хэдийгэл саагаал те нөгөө хэд нэг хэсэг хугацаанд ингэж байгаа л тэгээд сүүлдээ алшраал цухтагаал ингээд явдаг нэг ийм л тэнцгийн
одоо юутай юм шиг байна. Уусаа тийм тогтцоон тийм л яваад байгаа. Тэгэхээр энэ дээр зүгээр яднаа нэг тэргүүлэгчний хідэн чиглэл дээр улс бүр нэг бодлогоор анхаарчмаа санагдаад байгаа байхгүй. Тийм сая одоо Бэнтэмрийн спортын хуулинд нэмэлт өөрчлөлт орсон юм байна шүү дээ. Гэж шүү дээ. Тэр яах гэхээр спортыг дэмжиж байгаа компанид дотроос чөлөөлөхтэй одоо ийм дэмжлэгийг үзүүлж гэж байгаа. Эцээс спорт бол дан ганц улсын одоо одоо чадaltaй улсууд бол зөвхөн улсынхаа дэмжлэгээр ингээ яваад ингээд тамирчны амжилтанд гараад ингээ топ спортод явчихж байна. Манай нөхцөлд бол дан ганц улсын дэмжлэг хөрөнгө оруулалтаар бол бас учир дутагдaltaй ханаачгүй яг үнэндээ. Тийм учраас спонсор байгууллагууд маш чухал. Тэгэхээр тэр компаниудыг дэмжснээрээ бас спортод хөрөнгө оруулалт хийж байна л гэж би ойлгож байгаа. Дотор хөнгөлт үзүүлж байгаа юм одоо оруулж байгаа юм байна гэж. Энэ бол нэг талаараа сайшаалтай тий. Урд нь бас тийм байсан шүү дээ. Ер нь бол 2000-ад онд ч тэр үеч л спортод бас нэлээд агсан төвшин төгжиж гарч ирсэн шүү дээ. Тэгээд тэрийг бол өөрчлөгдөд компаниуд ямар нэгэн байдлаар спортыг дэмжихэд өөрсдөө ямар нэгэн ашиггүй учраас одоо бас тэр дэмжлэг бол бас багассан баг. Одоо бол өөр байх гэж бодож байна. Одоо анууч манай энэ дэрхчүүг нөө дэлхийн авраг төгсөрднийг одоо дэлхийн аврагын медальтнуудад бүгдээрээ одгөрлөлийн шүүжсэн тэмцээнүүд авсан байдаг. Тэгээ одгөрлөл маань бас нөгөө анхаагийн маань дэлхийн авраг болдог 21 оны яг дэлхийн аврагаар одгөрлөл маань яг дэвжээний шүгчээр ажиллаж байсан санагдчихэ. Тэгээд бас анхаатай их гоё дурсгалтай юм. Одоо манай нэг юм юу гэдэг юм да захиалгын хуц. Яг анхаагийн одоо дэлхийн авраг усан тийм захиалгын хуцыг анхаатай бэлгэлж ирсэн бас тэр их гоё. Нэг тийм сайхан дурсамжууд байна да. Тэ. За энэ танаа халуун ам бүлийнхэн байна тийм үү? Хоёр эр хүндэтгээ суулгацсан чи тэгээ гурван бүсгэн ингээд цэцгнүүд нь ингээд тойроо зогссон байгаа юм байна шүү дээ. Миний одоо том охин ингээд чинь. Ингээд чинь одоо ингээд бусдаа гараад хайлын гэргээ хүний ихнэр олоод ингээд. Үүрээ орхиод нисээ. Одоо тэгээд дунд охин ихшиглэн за энэ манай хүүдээ. За юу одоо бас та нөхөр бол тэквондо тийм ээ чи бол өрөнгөн дэргэлт. Хоёр охтуудад ямар нэгэн спортын юмнууд юу вэ? Миний охин чинь болохоор сагсан бөмбөгийн спортоор том нь. Тий хичээлдэг. За тэгээд улс их орныхоо нэрийн өмнөөсөөс олон улсын тэмцээн уралдаанд 3 арц 3-аар оролцоод чамгүй амжилтыг үзүүлсэн дээ ингэчингээ. Мундаг. Аварчлаар тэмцээн 4-т орчихлаа штэ. Монгол охтууд. Check out the actual two lady action. See, that's how you train. Yamyov, great pass. This is over. Nice two-man game. Би болохоор ер нь ингээд багасаа л манай ах их чимээ өвөө бүгдээ спортын хойсон болохоор яг миний хувьд бол зүгээр л миний хувьд яг ах их аав ээж гэдгээрээ тусдаг гэсэн ингээд бусад хүмүүсийн өнцгөөс аягүй тийм содон байдаг гэж ер нь ингээд аягүй сонсдог. Тэгээд энийг ингээд бас одоо манай удам угаасаа л ийм нэг спорт дуртай тийм хүмүүс юм болоо да гэж боддог. За энэ юу мэдээж л учиртай л болоод энэ хаймар талтал байгаа. Энэ одоо бас тийм манай бит хоёрын хувьд бас их юм одоо миний манай хүргэн Цэнд очрын Цогтбаатар гэж Монгол Улсын авиа тамирчин олимпийн хүрээлэн медаль дэлхийн жудогийн дэлхийн аврах тийм сайхан бөхөө байдаг. Хана хүргэн юм уу? Тийш тийм манай хүргэн. Тэгээ хүргэн маань одоо дэлхийн авраг болоход нь IGF-с одоо энэ улаан шинэ дэлхийн аврагтай энэ одоо нэрвчдэг одоо тухайн спортын хэлбэр юу гэх юм бол та тийм ээ. Нэр бүхий энэ юуг нь өгд юм байна. Энийхээ нэгийг одоо аав ээж хоёртой хүндэтгээд одоо хүндэт аав ээжтэй Монгол Улсын авиа тамирчин Цогтбаатар хүүгээсэн дурсгаа гэд битээр дурсгал болгож гисэн ингээ битээр нандинаад ингээ. Би бол нөхөртөө яг нөхрийгөө би яг ийм л үнтэй суун гэж чал ерөөсөө яг нэг спортын үнтэй суун гэж болоо. Тийм юм ерөөсөө нөхрийн тухай ингээ бодол ерөөсөө байдаг гэсэн гэж нөхөртөө уучрал яг хайртай болол тэгээд нэг үцэж ямар том тамирчин гавьяа тамирчинтай одоо соцоо байж байна. Одоо маш тэгээ би өмнө нь 2021 онд би өөрөө Сүхбаатарын одонгоор шагнагдаад манай хатан алтан гад одоо авч ирсэн. Тэгээ тэр үед тухай төрийн ордон дээр хичээлсэн. Гэхдээ бид хоёр яг
би хадам хөргөн болоогүй юу байсан. Тэрийг яг бас сайн мэдээгүй байсан. Мэдээж спортын хүмүүс болохоор олон янз бүрийн хүлээн авах зүйл одоо бүрчэн гэдэг ч юм уу спортын шилдэг шалгаруулах гэдэг амар олон спортын дүн зохион байгуулалт тийм зүйлээр бол маш олон таарч байсан. Таны хань ижил баг шиг байна. Тий. Та гэрийнхнийхээ тухай товч танилцуулга хийгээч. За миний хань Бисрэнгийн ганцран. За бас спортын хүн таеквондогийн олон улсын таеквондогийн хар бус 6 дахь давтай. Мастер хүн одоо хөх Монгол бүлэгний тэргүүн одоо төрөмс байгууллагаараа одоо үйл ажиллагаа явуулдаг. Ийм хон байгаа. Бүтээр чинь 2 дундаасаа 3 хүүхэдтэй. Тэгээ том хоёр маань бол охин, бага маань хүү. Гэх ингээд. За энэ хажууд сууж байгаа энэ хүү бол бага юм байна те. Тийм миний баг хүү. Чам хин гэдгийг? Эзэл. Эзэл гэдэг чи их өвөрмөс нэр байх юм. Энэ ямар учиртай нэр вэ? Хин өгсөн нэр вэ? Энэ аав өгсөн нэр. Өөрөө тайлбарлах юм болов? За. 20 онд эзэл эзэл юмыг нэг эзэлэх гэсэн үг тийм үү те? эзэл гэсэн команд ч юм шиг. Гэтэл яг үүндээ бол Атила хааны маань одоо Монголд дуудлага гэх юм. Эзэл гэсэн. Эртээ хаан байсан. 406 онд төрөгдсөн ижил мөрний хуунд төрсөн гэж үздэг байл. Тэгээд эцэл гэж нэр явж чаад эцэл болж дуудагтаад тэгээд зүйлдээ атил болж явсан юм л. Германаар эзэл гэвчил аав тийтэй явждаг гэдэг. Тэр болохоор тэр зураг болохоор Хямлай Эверест. Энийг бас Непалд манай Азийн ураг болж таарад. Тэгээ манай нөхрийнхөө төрсөн өдрөөр би тэнд иж таарсан. Зөв. Тэгээ нөхрийнхөө төрсөн өдрөөр би нөхөртөө зориулж бас эр хүн үргэлжлээс салбартаа өндөрт байгаасаа гэж Эверестийг авч бэлгэнд авч ирж ирсэн юм байна. Тэгээд би одоо энэ нэг дурсгалын зүйлийг харуулахдаа бас нэг гэрийн эзэнд хандаж бас нэг үг хэлмээр байна. Манай од гэрлийн маань хань бол их ухаантай хүн байна гэж би харж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр одоо та бүхэн түрүүнс хойш харлаа та ингэж ерөөсөө од гэрлийн тийм бохоо уул нь бол ганц өрнгийг гэдэг айж шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ дотор өөрийнхөө ганц өрн бол одоо зөндөө юмнууд байгаа байх гэж бодож байна. Тэгэхэд бол эхнэрээ хүндэтгээд за би яах вэ? Надад ингээд нэг төгсгөлд нэг ганцхан юм байхад л болно гэд ингээд орчиж байгаа байхгүй. Тэр олон металл дотор мөртөлтэй бүгдээрээ л од гэрлийн металл тэг мэд хөөх юм уу? Нэг хоёр юм ингээд чиг гэдэг тавьсан. Тийм. Тэгэхээр бол эндээс би үйл гэдэг тэр Монгол ирчүүд ийм ууж ухаантай те ингээд эхнэрээ хүндэтгээд хинмэн л ингээд юм аа үзээд хараад байж байна. Би яах вэ гэж байна те. Өнөө нэг бахархан дэмжин гэл надаас илүү баярлаад хөөрөөд байгаа санагдаад байдаг шүү дээ. Нүдний талд нэг магтчих. Манай ирчүүдийг нэг магтчих. Нөхрөө нэг магтчих тий. Миний ханы өөрийн сэтгэл зүрх бол агуу байхгүй юу? Өөрөө тэр философи нь бол одоо нөгөө Тэнгэрийн цараар сэтгэж газрын ингээр амьдраа гэдэг философитой юм байхгүй юу? Тэр утгаараа намайг яагаад энэ дэлхийн те одоо empire хийжсэн энэ их гүрний одоо үр сад эмэгтэйчүүд ягаад нэг улс руу ингээд очиж зүгээр ингээд нэвтэрцгнээс байх ёстой зүйл гэж хүлээж авдаг хүн байхгүй тийм. Олон улсын хэмжээний мастер хар бүс 6 дугаар даамтай. Монгол тулааны урлагийн 8 дугаар даамтай. Гаргасан амжилт бол одоо ариун байгаа. Монгол улсын зохиогдсон Азийн аваргын алтан медалийг авчлаа. AMGC буюу бүгд найрамд харьцсан солонгос ард улс зохиогдсон дэлхийн бие хамгаалах хурлуудын нээлттэй тэмцээний хошуу мөнгөн медальтай. Дэлхийн аваргаас бас өрөлгээд олон медалуудыг авч ирсэн. Тэгээд одоогоор бол мастер ангиллтаа тоглож байгаа. Голд мастер буюу одоо Ахмад ангиллт тоглоно. Хэрвээ тэмцээн уралдаанд орвол. Энэ Fajar Cup гэдэг нэрээ би дурсахад нөхрийгөө бас дурсахад тэгээд багтахад. Энэ нэг Fajar Cup гэдэг Иранд болсон. Тэмцээн байхгүй юу? Тэнд ингээд яасан чинь манайх чинь олон улсын өндөрлөлтийн холбооноос тэр янаад анх удаага эмэгтэй эксперт очиж байгаа. Энд чинь нэг шашны талаас эмэгтэй хүнд бол хаалттай шүү дээ. Тэгээд тийшээ ингээд явах гад ингээд надад маш их зөвлөгөө өгсөн байхгүй. Тэгсэн чинь ингээд манай холбооныхан жаас асууж байгаа садгэлээ ингээд урилга гарцлаа яах юм. Чи ингээд чамд урилга гарцсан байна. Явахгүй ч бас болно шүү дээ тий. Миний өмнөөс бас эмээц хийгээд байгаа байхгүй юу.
Тэгээ нөхөртөө ирээд хурш Иран гэсэн байна гэдгсэн чи ийм учиртай те. Иран бол ийм манай түүхний юм гэ бүгдийг надад хэлж өгөөд ингээд яв. Нэгэн цагт өвд ийц чинь тэнд мороор очиж ирсэн миний хөшөө онгоцоор нэсэд оч. Хай бас. Тэгээ очиж ирсэн. Тэгээ тэнд очсон чи үнэхээр нэрээ өөр ертөнц зүгтсэн. Онгоц газардлаа шууд за та ингээ алчуураа зүнүгээл. Тэгээд бид нэг алчуур зүгэл ирсэн. Яваа тэр халуурдчихсан алчууртай. Тэгээ ингээд тэр спорт ортонд нь очсон чинь тэнд анхудаа эмэгтэй хүн очиж байгаа байхгүй ингээд эмэгтэй нь л авахгүй шин. Өөцөө. Хүндээ өрөлтөөр манай бөхөө өргөр шиг хүндээ өрөлтөөр зориулсан өргөн өрсөд ганц тийм юу шүү. Тэнд нь эмэгтэй нь л авахгүй. Тэгээ ингээд эмэгтэй тамирчид байхгүй юм уу? Эмэгтэй тамирчид байхгүй. Өөцөө. Тэгээ дан ирчээд байхгүй юу? Тэгээ шүүгчээс бараг ганцаараа тийм төрүүлээд ирчиж байгаа. Тэгээ хин ч ер нь яхав нэг ёсыг одоо дөрмөө дагаад явуулд юм байна. Тэгэхээр ингээд эмэгтэйчүүд ерөөсөө ирдэггүй юм байна. Тэгсэн чинь гинт нэг Монгол эмэгтэй үрээдрэхгүй юу? Тэгээ сандар цагаа нөгөөдөл чинь надад бүр зориулаад тустай юм зоон гаргаад. Тэгээд ингээд яасан харин энэс хойш Ираны хүндээ өрөлтийн холбоо эмэгтэй багийг тасгалжуулж эхэлсэн. Тэгээ тухайн Ираны холбооны ерөнхийлөгч Али Муради гэж юм байсан. Тэр надад талархлын захиа дараа нь явуулж одоо манай улсад ингэж ирж тэ одоо ингэж эмэгтэйчүүд хүнд өрөлтийн холбоо спортыг хөгжүүлэхэд үнэтэй нэмэр олсон танд одоо талархлаа гэдгээ цагаар илэрхийлж ирсэн. Тийм биш. Хувьсгал хийсэн юм биш үү гэж бараг тийм эргэлт болгоцсон. Эргэлт өөрөө ч мэдэхгүй бидний хийсэн алхам зарим нэг хүнд одоо маш тийм мотивац өгд юм байна л да. Тийм бай. Одоо Ираны эмэгтэйчүүд дэлхийд медалийн дээл өрсөлдөж байна. Ань чинь шүүгчийн төсөв гэж улсаас орж ирдэг байхгүй юу? Одоо жишээгийн төсөв гэж орж ирдэг. Энийг асуудал болгоод тавих хэрэгтэй юм шүү дээ. Тавих хэрэгтэй. Ер нь бол тавих шаардлагатай. Тамирчин тасгалжуулагч шүүгч гэдэг чинь бид нэг хүрэх л өстой дуу хоолойгоо хүрэх л өстой болчихж байгаа. Тэгээд нэг нь бас дуу хоолойгоо хүрэх гээд бас тэгэл хэмжээндээ л явж байгаа. Тэгээ бас багтаад ах шиг байгаа. Цэдэд ах шиг байгаа. Тэгээд одоо бусдын бол өөрсдийнхөө хууль зардлаа шүү дээ. Тийм. Тэгээд нэг жилийн нэг 7-8 тэмцээний энд яг ямар утга байна тэгээд одоо яг зүгээр лайл юм биш үү те нэг л эдийн засаг талаас харах юм бол эн чинь те одоо ашиг талаас харах юм бол үнэхээр алдагдaltaй болж байгаа те одоо алдагдaltaй баггүй юу? Тэгтээ энэ өөрийн одоо том крузероор нь харах юм бол энэ л ягаад Монгол эмэгтэй Монгол эрэгтэй хүн тэр дэлхийг те шүүж болтгүй. Тэр одоо дэлхийг төвшөж өөрийн одоо юугаа авчаас их гүрний л урдамжтай. Ягаад бид нар байж байгаа томор топ тамирчид нь шүүгч нь яагаад та нарыг зарлдаггүй одоо тэр улсын шүүгч. Тэгээд ч одоо очил тэмцээний өмнө бид нар чинь гарч ирнэ. Бид нар ч одоо нэг хүнчлэлтэй спорт учраас яг дэвжээний турш харагдахгүй шүү дээ. Тамирчин дэвжээндээ гарч танилцуулыг л ардаас нь шүүгч нар гардаг байхгүй. Тэн дээр чинь л яг одоо улс их орныхоо нэрийг дуудуулаад аавынхаа нэрийг дуудуулаад гарч одоо дэлхийдээ мэдлэн тий мөнгөрцөгтэй мэдлэн тэгэл болно. Тэр бол бас сайхан. Тийм тэгээд спортын боён их гэж би бас түрүүнд хэлсэн тий. Спортын боён бол энэ утгаараа бид улс улсын соёлтой танилцж байна. Юм үүдэж нүд тайлна гэж ярьдэн шүү дээ монголчууд чинь. Тэгээ энэ утгаараа одоо маш их дэлхийдээ танилцж байна. Энэ нь бол харьцуулшгүй тэр эдийн засаг тий тэр ашиг сонирхлын хувьд л харьцуулж өчүүхэн асуулт асуусныг татаж авлаа гэж. Ийм гоё хариулт орж ирж байгаа би ямар өчүүхэн юм яаж байна. Тэгээ тараад ингээд. За яах вэ? Надад бол их тийм аюу шадруу хүн шиг санагдаад. Тэгээд шартай амар дайчин нэг. Тэр спорт нөлөөлж гин үү эсвэл угаасаа уг хүн нь ер нь тийм байна уу? Ер нь уг хүн тийм болохоор спорт ч амжилт гаргав. Тийм яг уг хүн л угаасаа юм дайчин болохоор спорт амжилт гаргасан байх гэж би боддоо шүү дээ. Яг амьдрал дээр ч гэсэн гэр бүлийнхаа асуудал дээр ч гэсэн ажил дээрээ ч гэсэн дандаа юм дайчин амар хүчтэй эмэгтэй байдаг. Энэ өөрийнхөө үзэл бодлыг бүр 100 хамгаалж чаддаг юм гэж. Спортын хөв хүн талаас нь ингээд бие авч явж байгаа байдал спортын тэр дэндээ шүүгч хүн ямар байдгийг гэдэг энэ зүйлийг яг бас харж явдаг мэдээж тамирчин хүн өөрөөсөө дэшегээ одоо төвшин баяр аврах гэдэг ч юм уу ийм ингээ хүмүүсээс үлгэр дураад авч явдаг. Тэгээд өмнө нь бас тэгээд 21 оны Сүрийн ордонд нэг ерөнхийлөгчөөр шагнуулж та ээж та 5 солиос сууж явахдаа их гоё юм ярьдаг юм байна гэж яг хувь хүн талаас нь тэгж дүгнэж. Ээжигээ ингээд тэмцээнд явах болгонд ер нь
айгүй бахархдаг. Тэгээ сүүлд бол яг Токиогийн олимпиад шүүхээр явахт нь айгүй их бахархаж ирсэн үед л тэгээ хүн бас ингээ ээжээс амар үлгэр дуурайл авдаг гэх юм уу. Сайн ч ээж байгаад, сайн ч шүүгч байгаад, сайн ихнэр байгаад амар бахархдаг. Ээжээ аюу өндрөөр үнэлдэг шүүгэрээ. Ондог өнгөж чаддаг. Маш шаргуу дайчин зан чанартай. Нэг юм зүтгэсэн бол ер нь яг тэрэндээ заавал хүрдэг. Ер нь хэрвээ байсан бол би бол одоо ханыгаа миний хамгийн сайн найз байх гэж боддог. Надад маш сайхан үнэтэй зөвлөгөөнүүд өгч. Ер нь миний харыг бол одоо 100% дааж намайг чиглүүлдэг юм үнэ. За, савгсрынгийн од гэрлэг хэмээхийн бүсгүй бол Монголын спортын төвөнд бас нэлээд томоохон байр суурийг эзэлж байгаа хүн гэж бид нар нутгийн тэрийн байгууллагын мэргэжлийн байгууллагын ажилчид алуугчдын хувьд боддог. За, хүндийн өргөлтийн спортоор одоо олимпийн 2 удаагийн олимпиад одоо шүүгчээр ажилласан. За, мөн одоо орон нутгата аймаг орон нутгата хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэх зорилгоор бас өөрийн хичээл зүтгэлээр санаачлаар ирж 16-аас 17 онуудад Бэн төмөрийн спортын газрын хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар ажиллаж тухайн үедээ бас тодорхой хэмжээний тамирчдыг бэлтгэн улс улсын тэмцээнээс амжилттай оролцож медаль хүртэж байсан. Ийм одоо эмэгтэй байгаа. Ингээд од гэрлийнхаа цаашдын спортын замналд нь Бэн төмөрийн спортын газрын ажиллаж байгаа багчид нийт одоо ангийнхаа ард иргэдийн өмнөөс өндөр амжилтыг хүсэх байна. Олон улсын шүүгч, одоо олимпиад зэрэглэлийн шүүгч, од гэрлэгчтэй одоо Хэнтэй аймгийн нийт шүүгч нар болон багш татгалзуулагч нар өмнөөс баярлаж талархаж байдгаа илэрхийлмээр байна. Тэгээд од гэрлэгчтэй болон цаашдын ажил амьдрал маш их амжилтыг хүсээд олон олимпийн дэлхийн наадмыг тэмцэлж Монголын нэрийг өндөр төрхийг өрөөж байна. Монголын хүндийн өргөлтийн холбооны шилдэг шүүгч, Азийн хүндийн өргөлтийн холбооны шүүгчийн зөвлөлийн гишүүн, өсвөрийн залуучууд насан туршийн дэлхийн аврал шалралт тэмцээнийг 10 удаа шүүн явуулсан. 2020 оны Токио, 2024 оны Парис их олимпиад, зуны олимпийн наадмуудаас Монгол их орныхоо нэрийг гаргаж тэр олон дэлхийн тамирчдыг шүүгсэн шилдэг шүүгч, од гэрлэгчдийн нэрүүд тэмцээнүүд ерөнхий шүүгчээр ажилласанд манай Хэнтэй аймгийн Бэн төмөрийн спортын газар болон Хэнтэй аймгийн хүндийн өргөлтийн тамирчид бид хүн баяртай байна. Тэгээд од гэрлэгчтэй цаашлын уралдаан тэмцээн амжилт хүсье. Таны энэ олон жилийн хөдөлмөр хүндийн өргөлтийн тамирчнаас хүндийн өргөлтийн өнөөдөр олон улсын шүүгч хүртэл энэ олон жилээс зарцуулсан нөр их хөдөлмөр таны өөг хичээл зүтгэлийн амжилт байсан шүү гэж танд бас хэлмээр байна. 2005 оноос хойш хамтдаа одоо энэ олон улс болон төв дэлхийн одоо тэмцээнд хамтран одоо бас оролцож байлаа. Одоо шүүгчдийн зөвлөлийн одоо дарга хийж байна. 2005 оноос хойш өнөө хүртэл бид хоёр одоо 20 гаруй жил 20 жил одоо хамтран одоо хүндийн өргөлтийн шүүгчдийн одоо хамтран ажиллаж байна. Бид нар ч нь бол одоо би чинь тал нутгийн охин Сүхбаатар аймгийн уугуул те. Тэгэл төрсэн цагаасаа хойш л аваа тахилах бүртэн аав ээжигээ дагаал ирээл салбирч мөргөөл хүслээ шивнээл алтаа вондоо одоо сүмшиглээ шүтээд явдаг. Тэгэд өнөөдөр бас хайрхан дээрээ ирээд мөргөө золгоод явж байна. Байнга мэдээж ирж амжихгүй байх тийм ээ. Ямар онцлог үеэр ирдэг. Миний нэг юу байгаа яг манай хайрхан чинь өөрөө бол бас 1700 оноос дахиж ирсэн. Тийм арт түмэн дахиж ирсэн олон жилийн дахидлагаар ирсэн юм сайхан дахилах тайрхан байгаа. Тэгээ миний хувьд бол тэгээд өөрөө бас нутгийн ард золон дундаа бол нөгөө Алтан оны тангараг гэж байдаг шүү дээ. За. Тангараг болохоор намайг хэн шүтэж чадна, түүнийг би хүссэн газар нь хүргэндэ гэсэн тийм тангарагтай хайрхан гэж ард олон шүтэж залбирсаар өдийг хүрсэ. Тэгээд тэрний ч адилаар би бас анх 2017 онд яг одоо өөрөө би юу зорж хүсэж байгаа юм те. Тэрийг хэлэхээр авандаа хайрхандаа бол яг зорж ирсэн. Урд нь л яг аав ээжтэйгээ сүшиглээд бишрээд шүтээ те. Ингээ явж исэн бол яг өөртөө юу хүссэн тэрийг бол ирсэн. Тэгээд тэр 2018 онд Буэнос Айресын залуучтай олимп Аргентинд болсон. За. Би тэр үртлөө яг Азийн наадмуудыг өршүүлсэн. Гэхдээ би олимпийн наадмуудыг дэвжэн дээр бол гараагүй байсан. Тэгээд тамирчин ч бай шүүгчний хамгийн том дэвжээ үл олимпийн дэвжээ байдаг.
Тэр утгаараа олимпийн хэмжээнд гараад үзхийнхаа их ингээд хүсэлтэд явуулчаад ингээд ирээд охин одоо ингээд Аргентин ингээд хор улсад залуучтай олимп болноо тий. Тэнд ингээд олимпийн хэмжээнд гармаар байна ингээд охин авээ гिचээ гэд. Энэ нөгөө бас ирсэн байгаа нэг нөгөө ярих. За үзэгчтэй тий ямар ч байсан тэр олимпиад очсон. Тэрнээс хойш ч дахиад хэдэн ч олимпиад очиж байгаа тий. Токио, Парис гэх тий. Тэгэхээр ямар ч байсан овоо маань бол сүсгэлж чадсан хүндээ бол хүслийг биелүүлдэг юм байна. Тийм. Тэгээд ячаад амлсан. За охин ингээд тэр олимпийн дэвжинээр ах юм бол буцаж тань дээр тэр олимпийн өмсгөлтэй ир золгоноо гэд амлаад. За тэгээд ирээд хүншгэл ярьж байгаа шүү дээ. Бид чинь одоо зүрх сэтгэлд бол тий. Хайхан шүтээ мөнгөд оршдог тийм. Ичээ хайхан шүтэнэл шүтэж явдаг арт түмний хувьд бол яг л тийм яцаншлаад агаад олимпийн наадмын дараа залуучтай олимпийн наадмын дараа яриа. За 2020 онд Парис Токио олимпийн наадам болноо. Одоо насан туршидтэй зуны олимпийн наадам болно. Тэнд одоо охиноос ажиллахыг хүсэж байна. Энэ одоо спортын бас түүхэнд те түүхэн одоо амжилтаараа бид нөр өрсөлддөг бол одоо шудраг үнний дэнс болсон шүүгчээр Монгол хүн бас тэр олимпийн дэвжин дээр гармаар байна. Та манаас охиноо ивэгээрээ гэд хэлтгээ хэлээ те хүсдэгэ ингээд шивнээд морцсон. Тэгээд тэр хүсэл минь биелсэн. 2020 оны 2 сарын 22-нд шүү бүр хамгийн анхны эмэгтэйчүүдийн бас олимпийн наадам шүүх эрх авсан. Авч хүлээж авчлаа. За тэгвэл алтаа бол үнэхээр шүтэж чадсан хүнийхээ хүслийг үл биелүүлдэг юм байна те. Хайрхан. Одоо ч хоёлаа ингээд яг бүтэн тойрно гэсэн үг үү те. Тэгж нэг гороолд юм байна те. Ер нь бол тааваа бүтэн тойрохт бол одоо эмэгтэй хүний те зовлон бэрхшээл одоо нэмгэрч яадаг гэсэн тийм бас манай гуйоо эмээ те бүх захиж хэлсэн тийм сургаал өгдөг. Тэгээ энэ гороолоо тойрох болгондоо бясалгаж одоо хүслээ шимнэж алтаа уунд зайлбарч өргөлөө өргөж сүншгэлж ингээд нэг тойроод ирэхдээ цээж онгоогоод өөр шүү. Сайхан шүү. Тэгэл ер нь ичгчээр дүүрэн болдог доо. За сайхан юм байна. Сайхан нутаг байна. Ер нь бол тийм. Сайхан нутаг. Манай хайрхан ч одоо ингээд тал нутгийн шүтээ хайрхан шүү дээ. Тэгээ одоо ингээд хорогдох нөмөргөө энэ цэлээсэн талд энэ манай улс их орн чинь өөрөө дөрвөн үлрэлттэй те эрт өрсөн уур амьсгалтай ийм газар нутагт бол бид байгальдаа захирагдаж байгальтайгаа зогчиж шүтэн байрлахаар ингэж амьдарч энэ олон нүүдэлчд тийм ээ. Шүтэж ингэж өдөө зэрэгтэй амьдарч ирсэн. Тэгээд энэ тэр их төсвөр төвчээр энэ одоо юмны арга ивийг олдог энэ зам бол тал нутгийн арт түмэнд бол нэвч шингэсэн байдгаараа бас нэг тийм гүжирмэгтэй хэхэлсэн бол дуусгачдаг. Одоо тэр зорьсондоо бол хүрчдэг бас их энэрэнгүй. Өөрөө ингэж өнөөрөө бас сууршихад хэцүү шүү дээ. Манайх ч одоо ус голоос эхлээ те бас өөр ингэсэн онцлогтой нутаг тэр хаяага хол сахалтын зайтай ингэж нүүдэлж амьдэрдэг юм арт түмний хувьд бол одоо бие биенээ дэмжих одоо ядарсан зүдэрснийг дэмжиж тэтгэх тал дээр бол тал нутгийн тэр тэнүүн талын хүмүүсийг тэнүүн сайхан сэтгэлтэй гэж ярьдаг да. Тэр сэтгэлүүд нэвчин гэсэн мэдэг. Энэ бол одоо тэгэхэд байгаль онцлог байхал гэж боддог шүү дээ. Тэр шалгуур тэсэж үлдсэн арт түмний л хүнээс л гарах тэр сайхан сэтгэл бас төсвөр төвчээр ах гэж бодож байна. За одоо бас нэг асуулт байна те. Бид 28 оны Олимпиас хөндийн өргөл дээр ямар нэгэн медаль үлээх юм уу үлээхгүй юм одоо та үзэгчдэд тэгж хэлж байгаа гэж. За тэрийг бол тасгалжуулагчаас асуух асуулт байхгүй. За. Ягаад тэгэхээр одоо тамирчныг яг одоо гардаж яаж байгаа тасгалжуулагч мэдж байгаа. Тэр хүний одоо юу байгаа ш та. Би биелэгчийн хүсэлтэй үл тэ нэг байтгаа нилээд хідэн тамирч өрсөлдөөсэй. Тэ тэднэрийгээ бас шугаас орчгаасан гэсэн мөрөөдөл хүсэл байна. Тэнд бас зөрүүлдэг байх та мэдээж бол одоо Монгол тамирчин гарахад бол тийм юм байхгүй манайх. Яагаад тэгэхээр чинь одоо манайх чинь нэг жин дээр нэг шүгч гараа шүүдэг байхгүй юу? Одоо чинь нэг дивжин дээр те. Тэг чин чинь дивжин тэр халаалтын заал, бүтэн компьютер, процессор тэр одоо дивжин дээр л хомлогдсон бол тэн дээр аль ч улсыг гарах бүгдийн шүүх юм уу те? Бүгдийн шүүх шүү дээ. Яг нэг тэмцээн дээр чинь 12-аас 14 тамирчин орж ирнэ. Тэнд ямар ч улсын тамирчин байж болох байхгүй юу? Тэр дивжин дээр тоотол хэдэн шүүгчнэр сонгогдож ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь одоо 100 хэдэн орны тамирчин те оролцоход тэнд чинь одоо 35 шүүгчний чинь 35 өөр ус байхгүй л байхгүй юу? Тэгэхээр чинь тэрийг ингээд тааруулахыг хүнд хэмчээс ингээд нийтэрэл шүү. За бас хариулахгүй ч байж болох дахиад нэг асуулт асуучих заяа. Авилга гэдэг юм бол спортоос ч гэсэн холддоггүй тий.
зөвхөн хөндийн өргөлтийн спорт өөрөө яг энэ авилгад өртөх боломж нь өөрөө хэрий. Магадгүй тийм авилгад өртөжсэн кейс байдгүй юу? Яг урд нь янз бүрийн асуудал гарч л байгаа бах. Одоо миний одоо ажиллаж байгаа тий одоо энэ цаг үед бол одоо тийм зүйлэл байхгүй шүү дээ. Тэрийг үл итгэлтэй гэр. Ер нь боломжгүй юу тий энэ бол харьцангуй нөгөө ингээд шууд шүү дээ. Гэтэл мэдээж очиж байгаа учраас тий ер нь бол хүний нүдэн дээр байна. Одоо гэтээ нэг юм юу байдаг байхгүй. Одоо та бүхэн бол хараад өргөлтийг хараад тооцохгүй байхаар ингээл тэр заал хонор чинь янз бүрийн юм болно шүү дээ. Өөрийнхөө тамирчныг дэмжиж байгаа дэмжигчнэр энэ гэтэл гарч ирээд өрхөөр нь тооцохгүй тий. Тэгэхээр эний чинь буруутгадаг байхгүй. Яахаар өргөчөөд байх шин тооцдгүй ингэ шүүгчнэр инглээ тэглээ гэтэл бид нар чинь нарийн дүрэн байж л байдаг байхгүй. Тэр өргөсөн ч гэсэн тэр хаанаа шахаа орсон байна. Би тэр өндөөс хэлжсэн тий. Буулгахтай хүртэл дүрэн байна. Эний чинь мэрэгжлийн тамирчид бүгдийг нь одоо анх гол атгаж бэлтгэл хийхээсээ эхлээд мэдсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр тамирчин алдаагаа мэдчихэж байгаа. Бид мэдчихэж байгаа учраас дүрмийн дагуул шүүн тэрнээс одоо за ахвдээ энэ дүрмийг ч одоо энэ ч баг дүрмдээ гэх юм нэг ч байхгүй шүү дээ. Бүх юм ингээд ийм л байх хэрэгтэй гэд хийцэн. Энийг л зөрчихгүй бид нар тэр тэмцээнийг стандартын дагуу явуулж байгаа учраас үзэгчдэд таалагдахгүй зүйл гарна. Энэ дээр нь одоо шүүгчнэр тэр талд ажиллаад байна, энэ талд ажиллаад байна гэд одоо мэрэгжлийн бос хүмүүс гэдэг чинь шүүгч шүшин чинь танд буруутгах арга байхгүй шүү дээ. Яач юу ч гэдэг юм гардаг баг. Тэрнээс бол одоо манай холбоо хамгийн гол одоо бас юу маань шүүлтнээс гадна одоо допингийн асуудлыг л маш одоо чанга байдаг. Энэ өөрөө хэмжлэгтэй спортын хувьд бол одоо маш одоо хүнд асуудал ахгүй. Тэр утгаараа ч гэсэн 2008 оны 20 оны Токио Олимпиад одоо манайх чинь бас чимгээ багсуулсан шүү дээ. Одоо энэ асуудлаа шийдээ. Энэ допинг гэдэг манай ард иргэд юу гэж бодоод их нэг л их хүч оруулж тэл зүйл гэж бодоод ах шиг байгаа. Энэ ямар хөр уршигтай ягаад хориглоод байгаа. Тэр тийм сайн хүч оруулалтын зүйл юм бол ягаад хүмүүс сэргэлж бүгд төр хэрэглэж болохгүй байгаа. Допинг бол ягаад хориглоод байгаа. Тэгэхээр энэ өөрөө маш аюултай. Тэ энэ сэтгцэд нөлөөлнө 5 цул эргэтэн нөлөөлж хавдар үүсгэж байна тийм ээ. За бүр ингээ үргүү болгож байна. Энэ өөрөө тамирчид гэдэг бол Монгол улсын тухайн улсын хамгийн шилдэг генүүд байдаг. Зөв хамгийн шилэгдмэл генүүдийн дамжид гаргаж ш. Тэр шилэгдмэл ген дээр тийм хортой хүчтэй бодисыг хэрэглээд хүний байх ёстой те ингээ энэ нэрэг дээр хүчээр хэмээн бацж иччихэж штэ тэр чинь. Яг тухайн нэг үед баг зэргийн сэргэлт өх боловчиг алсуураад цаад хүндээ юм сөргөнөдтэй юм байна тий. Маш хороош тэр одоо үрдэн үлдэхгүй байна. Тэр шилдэг гений үрдэн үлдэхгүй байна гэдэг нь Монгол улсад тохиолдолтой штэ. Энэ шилдэг генүүд үрдэн хамгийн тий. За дээрэс нь урт наслахгүй байна. Одоо хорт хавдар тий янз бүр өвчин зовлонгоор ингээ эрт өнгөрч байна. Допингийн сөрөг нөлөөлөл. Нөлөөлөл нь маш өндөр. Ийм учраас дэлхийн энийг хориглоод байгаамаа. Тэрнээс нэгтэй гой сайхан зүйлийг ингээд хориглоод байгаа зүйл биш ээ. Ажил бий хийх гээд байгаа юм тийм. 2024 Парис Олимпийн наадмын дараа одоо их нутагтаа ирээд би тамир спортын хороо маань намайг бас өмнө хаяг оёг хавттай сүгээр өгтөж гэж мэлаач хүлээж авсан. Тэр үед одоо энэ сайхан ордон маань бас дөнгөж ашиглалтанд орсон. Энэ сайхан шинэ ордон хүлээж авлаа. Тэгээ спортын ордон гэдэг нь спортыг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл байгаа. Спортын ордонтой газрын спорт бол сайхан хөгждөг. Тэр утгаараа би бас энэ их нутгаас Сүхбаатар аймгаас Олимп дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулсан алдар цуутай тамирчин гараасай гэж өрөөж бодож энэ одоо төрийн далбаагаа Сүхбаатар аймгийнхаа спорт зохицуулалт мандуулах төрийн далбааг бас танд гартуулж өгөө гэж хүсье. За баярлалаа. Тэгээд өнөөдөр сайхан байна. Шинээр ашиглалтанд орсон спорт зохицуулалт маань таны энэ бэлгэлсэн төрийн далбаа мөнхөд мандан бадарч явах болно. За энэ төрлийн далбаанд бид бүхэн тамирчид одоо улс бүс болон одоо бусад урдаан тэмцээнд оролцсон тамирчид маань залбирч мөргөн одоо цаашдынхаа спортын замдыг эхлүүлэн одоо өндөр амжилтанд гаргаж явна гэдгээ илэрхийлье. Баярлалаа. Далбаг альтернативен өргөт алаг сайхан нүдэнтэй баярын олимпиадад зогсон та бидний клик алдави дэмэсний алт
хямдхан одоогүй та бидний итгэлийг алдаагүй дамжны ялал хямдхан одоогүй Энгиштэй наран мандуулсан Эцэргийн эцэдмэн Олон авийн хүүгүүдийн Отон болж гэлсаадаа Та бидний итгэлийг алдаагүй Дамжны ялал хямдхан одоогүй Та бидний итгэлийг алдаагүй Дамжны ялал хямдхан одоогүй 28 он за магадгүй 32 онд те Монголын хөндийн өргөлтийн тамирчид бөөн медальтай ирэх болтгой. За таны ерөөл Батар Энэ бол шиг тийм нэгдүгээр ерөөл энэ бол үзэгчдийн маань мөнхийн хүсэл. Манай Монгол ард түмний одоо спортод маш дуртай ийм сайхан сэргийг ард түмэн шүү дээ. Эрүүлж ирэх ард түмэн. Тэр хүн болгоны хүсэл дараагийн алтан охин, дараагийн алтан залуу те төрхийг бол бид хэсэг ядан хүлээж байгаа. Мөн тэр олимпийн дэвжээ, дэлхийн дэвжэн дээр Монгол одоо цэг тийм шудраг шүүгч нар манай олноороо ингээл эргээл яриагаал те эх орныгоо нэрийг дуудуулаад тэр нэр алдрыг одоо нэр төртөөгөр хамгаалаад эх орноо сурчилсан ийм сайхан наадам болтугай гэж. За. Одоо бидний амьдрал бол спортоос салшгүй холбоотой. Цааш ч ер нь аль хийн маань одоо энэ альтыг спортоос хөндөөрөхгүй баха. Ер нь одоо тэгээ дуустал энэ хоёр спортод өмнөж явах гэж байна. Тал нутгийн охин минь нэгэн бас одоо сангаагаа мялагаад нэг айдаа өргөж. За одоо тийм сайхан хайрхны өмнө хормой дээрээ одоо ийм сайхан баясгаач ээ гэдэг жахт одоо би яаж үгүй гэх үү? Тэгээ манай нутгийн чинь одоо сүлд байна. Гарам мандах нутаг гэдэг одоо. Оо тийм шүү дээ. Тий. Талынхан бол бүгд амандаа айлж байгаа. Амгшдаг доо шүү дээ танаах нэ тий. Тэр дуудуулж байгаа хүнийг бол би нутгаар нь за энэ скватрийн хүн байна гэдэг тий. Ерөөсө тодорхой тий. Тэр охин гол дуулж байгаа энэ охины нөхөр байна гэдэг тий. Тэгээ урлаг дуу хоолойг дуу сайхан юм да тий. Тийм байна. Аялаа да чадаа ядан. Тийм ээ. За сонсъё бүгдээрээ. Мандах наран зүгт нутаг минь байдгийма маргах юм үгүй тэнд тудаахан байдгийм маллан тогтуухан хүн найдуухан мандах наран зүгт нутаг минь байдгийма ургах наран зүгт нутаг минь байдгийма уртын душиг тан зинхэр тич байдгийм удам тахаа За ингээд энэ хүрээд манай нэвтрүүлэг төгсөх гэж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн туршид бидэнтэй байсан үзэгчид та бүхэндээ их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгээр би та бүхэндээ од гэрэл гэж энэхүү эгэл даруухан мөртлөө энгүй их том талбар дээр амжилт гаргаж яваа нэгэн сайхан спортын одоо төлөөлөл өсвөн хүнийг та бүхэндээ танилцуулсандаа их баяртай байна. Тэгэхээр манай од гэрэл шиг од гэрлийн маань ар гэрийнхэн шиг ийм сайхан спортын гэр бүлүүд олон төрөх байх гэж найдаж байна. Ингээд од гэрэлтэй дэлхийн энтэй олон олимпийн тэмцээнийг шүүж энэ алтан овоогоо олон удаа тойроорой гэж ирэж байна. За, Ерөөл Батар шгэ танилцууллаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзтлаа. Тэр баяртай үзэгчтэй.
Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.